Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Учир шалтгааны ухаан ба амьдрал номны маань хамгийн анхны подкастын сэдэв болох ойлголт гэсэн сэдвийн хүрээнд бол эхэлж байна. За тэгэхээр бидний харилцаа бол аливаа үгний ойлголт төр тулгуурлаж явагддаг. Тэгэхээр нэг ойлголттой байснаар бол бид нар маш хурдан ойлголцдог. Харилцаа маань бол өөр ашигтай явагдчихдаг байх нь. Тэгэхээр энэ ойлголт гэдэг маань яг чухам юу юм бэ? Аливаа зүйлсийн чухал шинж тэмдгүүдийг харуулж байгаа сэтгэхгүй нэг хэлбэр юм а гэж тодорхойлсон байдаг юм байна. За тэгэхээр шинж тэмдэг гэж яг юу юм бэ гэхээр альва зүйлс нь нэг нь нөгөөгөөсөө юугаараа ялгаатай за тэгээ юугаараа ижил болохыг харуулдаг юм. За жишээлбэл харандаа болон үзэг ямар шинж тэмдэгтэй вэ гэхээр хоёулаа урт гонцгоовтор за тэгээ бичих зурхад ашигладаг. За үзгийн бичих зүйл нь бол бих харандааны бичих зүйл нь бол нэгэн төрлийн хатуу гол бал байна. Энэ бол харандаа болон үзэгний чухал шинж тэмдэг байна. Хэрвээ энэ зүйлгүйгээр бол харандаа болон үзэг маань чухал шинж тэмдгийг алдна гэсэн үг байна. Чухал шинж тэмдэг гэж байхад чухал бус шинж тэмдэг гэж бас байдаг байна. За харандааны хувьд жишээ авахад гадуур хүрээний материал болон өнгө бол өөрийн чухал бус шинж тэмдэг гэж тайлбарладаг байна. За өөрөөр хэлбэл нөгөө харандааны чухал шинж тэмдэг нь дотор байгаа хатуу бал нь байна шүү дээ. Түүнийг хүрээлж байгаа бит нь бол ямар ч байж болно. Энэ бол чухал бос шинж тэмдэг нь байх нь байна тий. За түүнээс гадна ойлголтын хувьд бол ойлголтын багтаамж агуулга гэсэн лого бүтцтэй байдаг. За ойлголтын багтаамж бол тухайн ойлголтод багтах бүлэг элементүүдийг одоо нэрлдэг юм байна. За тухайлбал бол даатгал гэсэн ойлголтыг авч үзье. За даатгал гэсэн ойлголтоос урт хугацааны даатгал болох. За урт хугацааны даатгалаас урт хугацааны аим насны даатгал болвол энэ багтаамжийн хувьд бол илүү багасж байна гэсэн үг байна. За нөгөө талаараа ойлголтын агуулга. За ойлголтын агуулга нь болохоор ойлголтуудын тухайн ойлголтуудынхаа шинж тэмдгүүдийг бол илэрхийлж яадаг байна. За өмнө дурдсан жишээгээр бол даатгал тий даатгалаасаа урт хугацааны даатгал, урт хугацааны даатгалаасаа урт хугацааны аим насны даатгал бол даатгал гэсэн ойлголт руу шилжүүл энэ маань нөгөө яг багтаамжийн хувьд бол багасаад агуулгын хувьд бол илүү нэмэгдэж байна. Яагаад тэгэхээр даатгал гэсэн ойлголтоос урт хугацааны даатгал болвол урт хугацааны даатгал гэдэг ойлголт маань өөрийнхөө яг үндсэн шинж тэмдгүүдээс гадна даатгал гэсэн одоо ойлголтынхаа шинж тэмдгүүдийг агуулж байгаа учраас агуулгын хувьд бол илүү өргөн байна гэсэн үндсэн ойлголтууд байдаг юм байна. За тэгэхээр бид бол сая ойлголтын багтаамж болон агуулгын тухай ярилцлаа. Одоо бол нэгтгэл ба хязгаарлалт буюу логик ажиллагаа гэж юу юм бэ гэдэг талаар ярилцъя. За тэгэхээр сая даатгал гэдэг жишээлбэл одоо даатгал бол урт хугацааны даатгал, за цаашлаад амь насны даатгал. Энэ процессыг бол хязгаарлалт гэж нэрлэдэг. Яагаад гэвэл одоо чухал шинж тэмдгүүд нь илүү нэмэгдээд багтаамж нь багасаад байна шүү дээ тий. За эсвэргээрээ амь насны даатгалаасаа урт хугацааны даатгал за тэгээд даатгал руу шилжих процессыг бол нэгтгэл буюу одоо нарийн зүйлээс ерөнхий зүйл рүү шилжиж байгаа үйл явцыг нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл шинж тэмдгүүд нь багасаад багтаамжийн хувьд бол илүү томроод агуулгын хувьд бол илүү багасхайг бол нэгтгэх процесс гэх юм байна шүү дээ тий. За тэгэхээр өнөөдрийн энэ подкастаар бол бид нар ойлголт гэсэн үндсэн ойлголтын талаар ярьлаа. За тэгэхээр ойлголтыг яг тодорхойлсноор бол бидний ажил амьдралд ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг бас хүмүүс илүү сонирхож байгаа бах. Тэгэхээр энэ дээр бол хэд хэдэн ач холбогдолтой байдаг юм бэ? Нэгдүгээрт одоо хүмүүс маань хоорондоо нэг үгээр ойлгогддог. Ойлголтуудаа яг нарийн тодорхойлсноор тий. Өнөөдөр бол бид нар ажил дээр яг суурь ойлголтуудаа тодорхойлно гэдэгтэй адилхан эдрийгээ зөв тодорхойлчих юм бол бид нар нэг үгээр ойлгогдно. За дээрэс нь нэмээд ойлголтоо тодорхойлсноор бид нар санхүүгийн болон цагийн нөөцөө маш ихээр хэмнэдэг. За дээрэс нь нэмээд яг зорилго руугаа төвлөрөхөд бол энэ ойлголтоо тодорхойлно бол маш чухал байдаг юм байна. За тэгээд өнөөдрийнхөө сэдвийг өгөр төгсгий. Дараагийн сэдв бол ойлголтын төрөл гэсэн сэдвээр подкаст маань үргэлжилнэ. Ойлголтын төрлүүд. За ойлголтын эхлээд хэсгийн ойлголт болон ерөнхий ойлголт гэж хоёр ангилж үзэж болно. Хэсгийн ойлголт хэрэг нэг зүйл буюу үзэгдлийг ойлгодог. Жишээлбэл Шекспир эднээс ороо нэг зохиолч гэж ойлгоод хэсгийн ойлголт болж байгаа юм. Харин ерөнхий ойлголт эдгээрээ хоёр буюу түүнээс зүйлсийг хэлнэ. Одоо хоёр зохиолч байвал зохиолчд ерөнхий хэсэг болж байгаа юм л да.
За хэсгийн бол ерөнхий ойлголтууд нь хоорондоо ямар харилцаатай байдаг вэ гэхээр ерөнхий ойлголтын дотор олон тооны хэсгийн ойлголтыг багтааж болно. Харин хэсгийн ойлголтын эсрэгээрээ олон тооны ерөнхий ойлголтуудад хамаарч болж байгаа юм. Жишээлбэл тань дээр үзвэл болор цэцэг гэдэг хүн нэг хэсгийн ойлголт мөртлөөсөө даатгалын менежер, ээж хүн, эмэгтэй хүн гээд олон тооны ерөнхий ойлголт багтна гэсэн үг хамаарч байгаа багтаж байгаа тийм. За тэгэхээр саяны хэлсэн ерөнхий баглахын хэсгийн ойлголтуудаас гадна цуглуулагч ойлголт гэж бас байдаг л да. Тэгэхээр энэ цуглуулагч ойлголт гэдэг нь болоо тэгэхээр нэг төрлийн юмс үзэгдлүүдийн бүрдэх бүхэл зүйлийн тухай ойлголтыг ерөнхийдөө цуглуулагч ойлголт гэж нэрлэдэг байгаа юм. Жишээлбэл одоо юу гэдэг юм те даатгалын газар гэдэг манай газар шахал даатгалын менежерээс бүрдэж чинь тий. За худалдааны сүлжээ гингүүд олон тооны дэлгүүрүүдээс бүрдэж чинь парламентын гишүүдээс бүрдэж чинь гэх мэтэр олон тооны зүйлүүдийг цуглуулад байгаа ойлголтыг цуглуулж. Ерөнхий ойлголттойгоо ойрхон болоод илүү ойрхон тий төстэй буюу ялахж жоохон хүндрэлтэй болж эхэлдэг. Гэхдээ үүнийг янгалах одоо жишээгээр тайлбарлаад ялахж авч үзэх юм бол жишээлбэл номын сан ном 2 байж болно тийм ээ. Гэтэл номын сан чи өөрөө олон тооны номнуудаас бүрдэж байна. Ингээд аваад үзэх юм бол энэ маань өөрөө цуглуулагч ойлголт болоод байгаа олон тооны номнуудаас бүрддэг юм байна. Гэтэл номын сан бид нар дотор нь хувийн номын сан, нийтийн номын сан гэдээ ангилаад аваад үзчих юм бол одоо энэ хоёр нь хэдийгээр номын сан дотор ангилагдж байгаа боловч төрөл зүйлээрээ салчиж байгаа учраас үүнийг бид нар ерөнхий ойлголтууд гэдэг ингээд аваад үзэх хэрэгтэй тийм ангилж байгаа гэсэн үг байна. За энэс гадна бас тодорхой болон хийсвэр гэсэн ойлголтууд байдаг. За хийсвэр ойлголт нь юу гэж байгаа гэхээр нэг төрлийн хэв шинжийг агуулдаг зүйлийг хэлдэг юм л та. Жишээлбэл би хүн таана байгаа вэ гэдээ хэлэнгүүт би нэг байшинд нэгэлжүүл тэр хүн ямар байшинд байгаа бол дүнзэн байшин уу тоосхон байшин уу цаг хийсвэрлээд ойлгомжгүй болоод явчихж байгаа юм. Гэтэл одоо надаас чи илүү тодорхой хаана байгаа хэлээд өгөөч гэвэл би одоо хоёр давхар улаан өнгөтэй тоосхон байшин байна гэвэл тэр хүн яа тодорхой ойлголттой болоод ирж байгаа гэсэн үг л дээ. Ингээрээ тодорхой болон хийсвэр ойлголтын ялгаа гарч ирдэг юм байна. Зөв. За тэгэхээр саяны хэлсэн тодорхойлолтоодаас гадна бас эрг бас сүрэг гэж бас төрлүүд байдаг байгаа. Тэгэхээр эрг сүрэг төрлүүд нь ямар утга учиртай төрлүүд юм бэ гэхээр тухайн одоо юмс үзэгдлийн хэв шинжийг нь хэрвээ зааж байгаа бол эрг ойлголт гэж авч үздэг. Хэрвээ үгүйсгэж байгаа бол хэв шинжийг үгүйсгэж байгаа бол сүрэг ойлголт гэж авч үздэг. Одоо жишээлбэл тийм ээ гоё байна, сайхан байна, ухаантай байна гэх мэт гэж ярьж байгаа ч өөрөө одоо эрэг ойлголт болж ирдэг. Гэтэл нөгөө талаараа тийм мэдрэмтгий байна, одоо туйлшрамтгай байна, цагаа орлоогүй байна, анхааралгүй байна гэдэг ингээд үгүйсгээд байгаа бол энэ маань өөрөө сүрэг ойлголт байна шүү дээ. Үүн дээр нэг жишээд татаад үзэх юм бол одоо би хичээлээ тараад гэртээ харна гэх юм бол энэ маань аюу тодорхой тийм хичээлээ тараад гэртээ харна гэдэг эрэг ойлголт байгаа даа. Гэтэл хичээлээ тараад би гэртээ харихгүй хэлчих юм бол үгүйсгэж байгаа. Ингээ хэлчих юм бол энэ маань өөрөө сүрэг ойлголт болоод эхэлнэ. Тэгэхэд энэ нөгөө нэг амьдрал дээр бид нэр эрэг ойлголтоор аюу тодорхой харьцаж эхлэх юм бол бүх зүйл тодорхой болж эхэлнэ. Гэртээ харихгүйгээр хайшин мэддэг болоод ирдэг байгаа тийм. За. Одоо энэ дэр бас туйлын болон харьцангуй ойлголт гэж байгаа. Харьцангуй ойлголт гэдэг нь болохоор хоёр ойлголт бие биенгээр оршдгүй ойлголт юм л та. Жишээлбэл эхнэр нөхөр хоёр гэх юм бол мэдээж эхнэртэй хүн л өөрийгөө нөхөр гэж хэлнэ, нөхөртэй хүн өөрийгөө эхнэр гэж хэлнэ. Эцэг их гэвэл хүүхдтэй хүн өөрийгөө эцэг их гэж хэлнэ гэж болно гэмээ. Харин болоо туйлын гэхээрээ одоо өөр бусад ойлголтгүйгээр дангаараа ойлгогдож чаддаг тийм дангаар оршин чаддаг ойлголтыг хэлдэг юм л та. Жишээлбэл байшин, барилга, гол, горигч зэрэг одоо тийм хамаалагаар оршдог нэр тэмдгүүд гэсэн үг. За ингээд ер нь манай ойлголтын төрлүүд нь дуусж байгаа. Тийм. Тэгэхээр дараагийн сэдэв маань ойлголтуудын харьцаа. Тэгэхээр одоо сэдвийнхэн 3 дугаар хэсэг болох ойлголтуудын харьцаа гэдэг сэдв рүү орцгоё. Бидний сэтгхүй ба ярианы төлбөрийн ойлголтуудын харьцааг тогтоодог. Үүнийг зөв мэдснээр юмсын жинхэнэ байдлыг тусган харуулж байхаар үг яриагаа зөв ойлгох боломжийг бидэнд олгодог байна. Хоёр ойлголтыг харьцуулахдаа тэдгээр ойлголтуудыг нэгтгэн холбож буй ерөнхий шинж тэмдэг байгаасыг хардаг. Жишээ нь алим усан үзмгсэн хоёр ойлголт жимсгсэн ерөнхий ойлголтод багтаж байна. Ийм тохиолдолд тэдгэрийг харьцуулагдах ойлголт гэж нэрлэнэ. Харин тэдгээрт нэмээд ном, эрэгтэй хүн гэх ойлголтыг нэмэхэд ерөнхий ойлголт гарч ирэхгүй байгаад харьцуулагдахгүй ойлголт гэж нэрлэдэг байна. Тэгвэл харьцуулагдах ойлголт нь цааш багтаамжийн хоорондоо харилцан адилгүй огтлцож байвал тохирох ойлголт, хэрэв огтлцохгүй байвал тохирохгүй ойлголт гэж задарч байна. Жишээ нь герман ном ба тойл бичиг эрдэмтэн ба зохиолч. Энд багтаамжууд огтлцож байгаа учраас тохирох ойлголт болно. Тэгвэл алин ба лир, нисдэг тэрэг ба онгоц гэсэн ойлголтууд нь огтлцохгүй байна. Үүнийг тохирохгүй ойлголт гэж хэлнэ. Тохирох ойлголтын дотроо цааш захирагдах, адилдах, огтлцох буюу солилцох гэж хуваагдаж байна. Үүнийг тодорхой авч үзэх юм бол нэг ойлголт нөгөөгийнхөө багтаамжинд бүрэн багтдаг бол захирагдах харьцаа гэнэ. Эмэгтэй болон хүн гэсэн ойлголт байхад эмэгтэй гэсэн ойлголт нь хүн гэсэн ойлголттой багтаж байна. Адилдах харьцаа нь Улаанбаатар ба Монголын нийслэл гэсэн хоёр ойлголтын дээр гарч ирнэ.
Аль ч ойлголтыг хэлэхэд нөгөө ойлголт шууд төсөөлөгддөг. Энэ хоёр ойлголтын багтаамж нь адилхан байна, харин агуулга нь өөр байна. Хэрвээ хоёр ойлголт өөр агуулгатай боловч ижил хэмжээтэй бол ийм ойлголтууд адилдах харьцаатай байх ба адилдах ойлголт гэж нэрлэнэ. За огтлцох буюу солилцох харьцааг өөр агуулгатай боловч хоорондоо байнга огтлцож солилцдог. Жишээлбэл тамирчин ба оюутнууд гэсэн хоёр ойлголтыг авч үзэхэд тэдний огтлцсон нь суралцаж байгаа тамирчин юм уу эсвэл спортоор хичээлдэг оюутнууд гэсэн ойлголтыг багтааж байна. Ингээд бид тохирох харьцааны 3 төрлийн талаар мэдлээ. Одоо харьцуулагдах ойлголтуудын тохирохгүй 3 харьцааны талаар манай ахлах менежер Эрдэнэчмэр цааш тайлбарлах болно. Ойлголтуудыг харьцуулж болох, эс харьцуулж болох гэж хоёр хуваадаг. Түүнийгээ дотор нь тохирох ба тохирохгүй гэж хоёр хуваадгийг гэрэлтвэн явж маань тайлбарлалаа. Одоо миний бие нь харьцуулагддаг хэрнээсээ үл тохирох ойлголтын талаар товч тайлбарлая. За, харьцуулагддаг хэрнээсээ үл тохирох ойлголтыг дотор нь 3 хуваана. Нэгдүгээрт нь давхар захирагдах харьцаа, хоёрдугаарт нь харьцуулагддаг хэрнээсээ эсрэг тэрсрэг харьцаа, гуравдугаарт нь үгүйсгэгддэг харьцаа гэсэн ийм 3 хэсэгт хуваадаг байна. За, давхар захирагдах харьцаа гэдэгт нь нэг ижил өргөн ойлголтод захирагдах хэрнээсээ илүү наривчлагдаж шин чанараараа ялгагдах. Жишээлбэл багш гэсэн ойлголтод мэргэжлийн монгол хэлний багш, бага ангийн багш, тооны багш гэх мэтээр наривчлагдаж, захирагдаж харьцуулагддаг байна. За, хоёрдугаарт нь харьцуулагддаг хэрнээсээ эсрэг тесрэг харьцаа гэдэгт нь өнгө байж болно. Өнгөнд хар цагаан гэсэн хоёр өнгө орж ирж байна. Тэгтэл хар цагаан гэсэн хоёр өнгө маань болохоор эсрэг тесрэг хэрнээсээ өнгө гэсэн нэг том ойлголтод харьцуулагдаж байна. За, гурав дахь нь болохоор тодорхой харилцаанд оршдог боловч ойлголтууд нь харилцан нэгнийгээ үгүйсгдэг. За, энэ харилцан нэгнийгээ үгүйсгэх тийм биш гэсэн үгээр тодорхойлж болох юм байна. За, жишээлбэл цагаан өнгө гэхэд цагаан өнгөний эсрэг цагаан биш гэсэн үгүйсгэх ойлголт байж болох нь. За, зөвхөн цагаан биш гэсэн ойлголтод нь ногоон, цэнхэр гэсэн бусад өнгөнүүд орж болох нэ. За, тэгвэл эсрэг тесрэг ойлголт гэдэг нь болохоор цагаан хар, өдөр шөнө, сайн муу, онц, онгоц машин гэх мэт ойлголт байх нь. Тэгвэл үгүйсгэгддэг нь болохоор тийм биш гэсэн утгаар илэрхийлэгддэг байх нэ. Гэхдээ харьцуулагддаг эдгээр тодорхойгүй, тохирохгүй ойлголтууд нь аль нэг хэсгээрээ давхцаж байдаг ийм шин чанартай байх нэ. Ийм ойлголтууд байдаг байх нэ. Дараагийн хэсэгт ойлголтуудын тодорхойлолтын талаар дэлгэрэнгүй үзэх болно. За, ойлголтуудын тодорхойлолт энэ сэдвийн хүрээнд нөгөө хүндээ яг юу ойлгуулах гэж байгаагаа илэрхийлэх. Энэ юмс үзэгдлийг заах, дүрслэх, шин чанарыг нь тодруулах, харьцуулах, ялгах зэрэг аргуудаар илүү ойлгомжтой байдлыг бий болгож ойлгуулах хэлээд байгаа юм. За, жишээ авч үзье л да. За, би ном дээр жишээ аваад ярихад заах аргын хувьд гэх юм бол гарчигтай, олон өнгөтэй гэх мэтчлэн. Дүрслэх арга нь болохоор дөрвөлжин, цааснаас бүтсэн, олон хуудастай зэрэг байж болохоор. Шин чанарын хувьд болохоор логикийн ном уу, бизнесийн ном уу, боловсролын ном уу гих зэргээр байж болно. Харьцуулахад таныг мэдгэсэн, танин мэдхийн зүйлийг олгодог зүйлийг л ном гэж нэрлэдэг байгаа. За, чиний хувьд ямар жишээ байж? За, өөр бас жишээ машин дээр жишээ авч болж тий. За, заах аргын хувьд гэх юм бол машин маань өөрөө дөрвөн дугуйтай. Тухайн хүний хурж очих газарт нь хүргэж өчч чаддаг, түлш шатуунаар ажилдаг, төмрөөр хэрэгцсэн хөдөлгөөрт тэврээ хэрэгсэн. Дүрслэхийн хувьд гэх юм бол машин маань дөрвөн дугуйтай, цонхтой, хаалгатай, хурдтай, хүчтэй тэврээ хэрэгсэн. Шинж чанарын хувьд гэх юм бол бензинээр явдаг байж болно, газаар явдаг байж болно. За, хурд хүчний хэмжүүлэлтэй, суудлын, гэр бүлийн, ачааны гэх мэт. Харьцуулахын хувьд гэх юм бол том жижиг машин болон бас өөр өнгөтэй тий, өнгөөрөө бас ялгагдана, туулах чадвар ондоо байж болно. Үнэн адилхан мөртлөө үзүүлэлт нь өөр.
ийм байх жишээ нь машины хувьд гэх юм. За ингээд ярихаар ойлголтын бүрэлдэхүүн гэсэн хэсэг байгаа. Энд нь болохоор тодорхойлолтой болохоор тэнцүү хэмжээтэй өгөх ёстой. Сөрөг байж болохгүй. Нэг зүйлийг тойруулж болохгүй. Зүйрлэл агуулах ёсгүй бөгөөд дээд зэргээр ойлгогдох байх ёстой гэж байгаа. Энгүүд өмнөх жишээ татсан дээр ном гэдэг зүйл маань болохоор дөрвөлжин хэлбэртэй цааснаас бүтсэн олон хуудастай таны юу мэдхийг хүссэн тэр мэдээллийг танд олгодог зүйлийг ном гэж тодорхойлоод байгаа. За тэгэхээр бүгдээрээ одоо хоосон ойлголтын талаар ярилцъя. Логикт хоосон ойлголт гэсэн нэр томьёо байдаг. Үүнийг объект, нэр ба ойлголт гэсэн ийм гурвалжингаар тусалдаг. Объект гэдэг маань бодит ертөнцийн юмс ба үзэгдэл. Нэр гэдэг маань энэ тухайн объектыг тэмдэглэж байгаа үг буюу холбоо үг. Ойлголт нь юмс үзэгдлийн гол шинж тэмдгүүдийг нэрлэж байгаа юм. Тэгэхээр нэр ойлголт байгаа, харин бодит ертөнцийн объект өөрөө байхгүй. Тэр яагаад байх ёстой тухай шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Ийм ойлголтуудыг логикт хоосон ойлголт гэж нэрлэж байгаа. За шинжлэх ухаанд ингэж авч үзэж байгаа юм бол ийм жишээ татаж болох уу? Бидний үзэх дуртай хүүхэлдэйн кино Аладдин гэдэг тэрэн дээр гардаг нисдэг хэвс гэд байдаг. Нэр гэдэг зүйл нь бол хэвс гэд нэрлэгдсэн. Бид нар тэрийг ойлгохдоо бол хэвс бол даавгаар хийгдсэн хан болоод газар дэвсдэг нэхмэл шүлжмэл зүйлийг ойлгоод байгаа. Энэ дээр объект нь болохоор нисдэг хэвс болоод байна л да. Тэгэхээр эн чинь ертөнцийн байхгүй зүйл болохоор хоосон ойлголт гэж авч үзэж болох уу? Болно. Номон дээр мөн иймэрхүү жишээ авсан байна. Жишээлбэл Баатар, Тэнийг Иван, Өвлийн өвгөн, Мөнхийн хөдөлгүүр гэх мэт тийм ээ. Эдгээр маань мөн хоосон ойлголт. Энэ сэдв айгүй ойлгомжтой байна тий. За ингээд дараагийн сэдв маань ойлголтуудыг хуваах гэдэг сэдвээс эхэлж байна. Тавдугаар сэдв ойлголтуудыг хуваах. Амьдрал дээр бид шийдвэр гаргахын өмнө хэд хэдэн хувилбаруудыг судалж үздэг. Бидний сэтгэхүй шийдлийн хувилбаруудын хоорондын сонголтыг үе шатаар асар урттай гүйцэтгэдэг. Бүх боломжит хувилбаруудыг жигсаах энэ ажиллагааг логикт ойлголтуудыг хуваах гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ номон дээр хуваах гэдэг нь ойлголтын бүрэлдэхүүн элементүүдийг хоорондоо адил төстэй чанараар нь бүлгүүдэд хуваарлах логикийн үйлдэл юм гэж тодорхойлсон байна. За энэхүү процесс нь бидний тархинд асар хурдтай явагддаг байх нэ. Мөн логикийн хамгийн түгээмэл нэг алдаа бол ойлголтыг бүрэн бус хуваах явдал. За энэ дээр нэг жишээ авах юм бол би сэтгэл санаагаар унсан үедээ идэж ууж зугаалж хэн нэгэнтэй ярилцдаг. Мэдээж эдгээр аргууд бүх боломжит хувилбарууд биш. Ойлголтуудыг бүрэн хуваахын тулд бид хамгийн ихэнд сэтгэл санааны байдал гэж юу юм бэ? Сэтгэл хөдлөл. Харин сэтгэл хөдлөл гэж юу юм бэ? Сэтгэлийн үйл явц. Сэтгцийн үйл явц нь сэтгэл зүйч. Тэгэхээр би логикийг бүрэн эзэмшсэн байсан бол сэтгэл санаагаар унах үедээ хамгийн ихэнд сэтгэл зүйч хандах байсан байх нэ. За мөн салаасан хуваалт гэж би нэг төрлийг нарийн сайн ялгаж бусд үлдсэн чухал биш байх үед энэхүү аргыг ашигладаг. Цагаан бус гэх жишээний. За энэ арга нэг дутагдaltaй. Хуваагдаж буй ойлголтыг биш гэсэн хэсгийг ойлгомжгүй тодорхойгүй үлдээдэг. Жишээ нь би тооцооны нэгтлэн хоромтойдгүй авах хэрэгтэй байсан бол бусад ерөнхий нэгтлэн ярав зэрэг мэрэгжилтнүүд надад чухал биш. Би тэдгээр анкетыг хойш тавих байсан. Тэгэхээр хуваах гэдэг ойлголтыг мөн салаа сонголтыг ойлголоо. Логиктой хуваахын тулд мэдээж үндсэн нь 3-4 байдаг. Нэгдүгээр зөв ба тэнцэх хэмжээтэй хуваах хэрэгтэй. Хоёрдугаар нэг л үндсэн суурьаар хуваах хэрэгтэй. Гуравдугаар тасралтгүй хуваах хэрэгтэй. За энэ ном дээр маань бол нэлийн олон жишээ тустай дүрмүүд дээр авсан байсан. Гэхдээ нэг жишээн дээр авч үзэх юм бол илүү ойлгомжтой юм уу гэдэг үднээс модын дээр жишээ авч үзье. За нэгдүгээр зөв ба тэнцэх хэмжээтэй хуваах хэрэгтэй. Модыг бол одоо зүйлээр нь ангилж болж байна, төрлөөр нь ангилж болж байна. За зүйл гэх юм бол дотор нь хус, цаарс, нарс гэж ангилж болж байна. Тэгэхээр зүйлээр нь ангилж байгаа тохиолдолд хус, цаарс, нарс гэж ангилахад бүгдээрээ хоорондоо зөв ба тэнцэх хэмжээтэй байгаа учраас энэ маань дөрмийн дагав. За хоёрдугаарт нэг л үндсэн суурьаар хуваах хэрэгтэй. За зүйлээр нь ангиллаа гэхэд зүйл дотор хэрвээ төрөл яваад ах юм бол энэ маань нэг үндсэн суурьтай биш гэсэн үг. Тэгэхээр зүйлээр нь ангилж аваад зүйлээр нь ангилах хэрэгтэй, төрлөөр нь ангилж аваад төрлөөр нь ангилаад байх хэрэгтэй. Гуравдугаар тасралтгүй хуваах хэрэгтэй. Шаардлагатай үед сэргээхэд хялбар оновчтой бүдүүч хүний ой тогтоолтод үлддэг тул тасралтгүй
тууштай хуваасаар ах хэрэгтэй. Тэгэхээр зүйлээр нь ангилж байгаа бол зүйлээр нь хуваасаар ах хэрэгтэй гэсэн үг. За хуваах үйлдэл маань ангиллын ойлголттой шууд хамааралтай байдаг. Тэгэхээр ангиллал маань өөрийн гэсэн бас нэмэлт дүрмтэй. Энэ маань жинхэнэ ба зохиомл. Жинхэнэ буюу бодит ангиллал нь юмсын шинж чанарыг харуулдаг байна. Жишээ нь хүмүүсийг хэл, мэрэгжил, боловсролоор нь ангиж болж байна. Харин хүмүүсийг үсний өнгө, хувцас, хоол бэлтгэх аргаар нь ангилвал энэ маань зохиомл ангиллал болно гэсэн үг. Бид ойлголтыг хуваах сэдвийн хүрээнд ярилцлаа. Та бүхэн ойлгосон байх гэж найдаж байна. Ингээд дараагийн сэдв бодомж. Хэллэг өгүүлбэр бодол гэж хэлний шинжилгээ ухаанд нэрлэдэг зүйлсийг логикт бодомж нэрлэдэг. Бодомж гэдэг нь ойлголтуудын хоорондын холбоог тусгасан сэтгхүүн хэлбэр гэсэн үг. За бодомжийг дотор нь тодорхой болон тодорхой бус бодомж гэж ангилж байгаа. Тодорхой бодомж нь гэвэл субъект нь тодорхой гэсэн үг. Зарим тавилга, модон тавилга байдаг. Аалц нь үе төлтөн, хевсийг утсаар нэгдэг. Гэх мэт тодорхой бодомжууд. За тодорхойгүй бодомж гэдэг нь болохоор субъектгүй гэсэн үг. За жишээлбэл гэрэлтэж байна, харанхуй байна, уйтгартай юм тий. Харанхуй байна гэдг нь ерөнхийдөө л ингээл харанхуй шүү дээ. Яг тэр одоо юунаас болж харанхуй байгаа юм тий. Субъект одоо тодорхойгүй байгаа л гэсэн үг юм биш үү тий. За тэгээд бас бодомжийг маань дотор нь одоо өгүүлэх, тодорхойлох, тайлбарлах гэж ангилж байгаа. За өгүүлэх тодорхойлт нь гэвэл одоо жишээ нь манай цэцэрлэг доторх сарнаа цэцэглэнэ гэх юм уу тий. Тэрийг өөрөөх одоо өгүүлж ярьж гэсэн. Бодомжийг тодорхойлох гэдэг нь болохоор жишээлбэл одоо гал халуун, цас цагаан, сарнай гой, халим уушгаар амьсгалдаг. Зөв. Тэр нэг юугаал тодорхойлоод байгаа юм биш үү? Өмнөх тодорхойлж гэсэн үг. Энэ бол тим юм аа гэдэг юм л тий. За бас тайлбарлах гэж ангилж байгаа. За тайлбарлах гэдэг нь жишээ нь яаж гэвэл алт бол металл, халим бол сүм тижилтэн, шаталт нь химийн процесс гэх мэт тий. Тайлбарлаж байна гэсэн үг. Хүн бас хөхтэй амт юм аа гэдэг нь бас тайлбар болчихгоо тий. За харин тийм. За бодомжийг бас дотор нь одоо чанарын хувьд батлах болон үгүйсэх гэж хоёр ангилж байгаа. За батлах дээр жишээ авч ярил модод ургадаг, үсгүй муур байдаг, хүмүүс боддог гэх мэт зүйлсүүд орно. За үгүйсэх дээр бол одоо өнөөдөр би нэг л дуулж чадахгүй байгаа. Шавжин оюун ухаан байхгүй гэдэг үгүйсэх хэлбэр юм. Үгүйсэх байгаа гэсэн үг юм тий. Өмнөх байгаа. За бодомжийг бас дотор нь одоо тоон хэлбэрээр нь ерөнхий болон хэсгийн гэж ангилж байгаа. За ерөнхий дээр нь жишээ авч ярил бүх хүмүүс биеийн тамирын дасгал хийх ашигтай. Ашигтай гэж бас тий. Бүх хүмүүст ингээд ерөнхий маягаар ярьж шít. Борооны дараа агаар үргэлж сайхан байдаг. Ерөнхий л юмуд явдаг. За хэсгийн гэдэг нь болохоор жишээлбэл одоо зарим хүмүүс амттанд дуртай. Оюутнууд заримдаа логикийг судалдаг. Заримдаа гэдэг хэсгийн юмнууд яваад байгаа байхгүй. Хэсгээр л яваад явах юм байна шүү дээ тий. За тэгээд үргэлжлүүлээд чимэлсэг. За миний сэдэв бол загварлалт буюу модельнаст гэсэн хэсэг орж ирж байгаа. За загварлах буюу модельнаст гэдэг нь болохоор субъект ба предикатын холбох арга зам. За бодомжуудыг бодит байдал боломж шаардлага гэсэн 3 шинж тэмдгээр авч үздэг байгаа. За 3 шинж тэмдэг гэдэг нь болохоор за бодит байдал гэдэг нь болохоор одоо томьёол бол S бол P юм гэсэн хэсэг орж ирж байгаа байхгүй юу? Энэ болохоор өгүүлэгт хүн өгүүлэхэнтэй шийдвэртэйгээр эргэлзээ бүр холбогдож байна гэсэн үг байхгүй юу? За гадаа хасах хорин хэм байна. Санкт Петербург Нева мөрөн дээр оршдог. Одоо ямар нэгэн баримт байгаа гэсэн үг л дээ тий. Тийм тийш ерөөд бол ингээд хоёр юм хоорондоо холбогдоод байна гэсэн үг шүү дээ. Тий яг тэрийг батлаад байна гэсэн үг байхгүй юу? За дараагийнх нь хэсэг нь болохоор боломж. За энэ болохоор асуудалт одоо томьёол бол S нь P байж ч магадгүй гэсэн хэсэг орж ирж байгаа юм л да. Магадгүй. За асуудал боломжид өгүүлэгт хүн ба өгүүлэх хүний холбоо нь ердөө таамаглал мэт харагддаг. Одоо жишээлбэл гадаа бороо орчиж магадгүй байна гэдэг. За өнөөдөр би хичээлээ тараад гадуур зугаалч магадгүй гэсэн хэсэг орж ирж байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл чам дээр бол өнөөдөр ажиллаа тараа тоглож магадгүй. Тий, ер нь бол тийм орж ирж байгаа байхгүй юу? За дараагийнх нь шаардлага буюу энэ болохоор няцаагдчихгүй шин чанартай байх ёстой юм байлээ. Томьёол бол S нь заавал P байх ёстой гэдэг юм орж ирж байгаа байхгүй юу? Одоо батлах ёстой. Жишээлбэл одоо хүмүүс бол агаараар амьсгалдаг тий. Угаасаа өөрөөр яах ч аргагүй тийм л юм их л. Тий, гарцаагүй байдалд орсон. Одоо жишээлбэл бид нар бол 5 дахь өдөр болгон ач мэдээллийг хийх ёстой гэдэг орж ирж байгаа байхгүй юу? Энэ дээр бол тий. За маш ойлгомжтой тайлбар. Тий. Энгийн ба нийлмэл бодомжууд гэж бас байгаа. Энэ нь болохоор энгийн бодомжууд нь болохоор нэг субъект, нэг предикаттай байх бодомжууд. Нийлмэл бодомжууд гэдэг нь нэгээс дээш субъект ба предикаттай байна.
Одоо жишээ нь өнөөдөр хичээлийн дараа гэртээ харна гэх юм бол энгийн бодомж болчихно. Өнөөдөр би хичээлийн дараа дэлгүүрээр ороод дараа нь гэртээ харна гэх юм бол нэг субъект хоёр предикат байгаа учраас нийлмэл бодомж болно гэсэн үг байхгүй юу? За дараагийн сэдэв маань логикийн хуйлууд. За дараагийн сэдэв маань болохоор логикийн хуйлууд байгаа. За энэ хүү сэдвийн хүрээнд хамгийн түрүүнд яг хуулийн тухай ойлголтууд. Тэгээд нэгдүгээр хуулийн тухай ойлголтууд яригдана. Тэгээд логикийн хууль маань дотроо 4 хуультай байдаг. Тэгээд нэгдүгээр хууль болох адилтгалын хууль. За эсрэг тесргийн хууль, 3 дахь хасах хууль, хангалттай үндэслэлийн хууль гэсэн ийм 4 хуулиас бүрдэж байгаа. За тэгээд хамгийн түрүүнд яг хуулиудын тухай ойлголтуудаас эхлээд ярив. Хууль гэдэг яг юу юм бол энэ ойлголтын тухай яриач цаана. За хууль нь үргэлж бүхэл бүтэн ангид нийтлэг байдаг ийм хэв шинжүүдийг тусгаад нийтийг хамарсан бүх нийтийн ийм шинж чанартай байх ёстой гэж энэ номон дээр болохоор хэлсэн байлээ. Ямар нэг хууль нь нэгэнд үйлчлээд нөгөөд үйлчлэхгүй байх юм бол энийг бол хууль гэж хэлж болохгүй. Яг бүх нийтийг хамрах ёстой гэсэн. За эхнийх нь адилтгалын хууль байгаа. Энэ талаар ойлгосноо яриарай. За тийм адилтгалын тухай хууль гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр аливаа зүйл бол яг тэрэл зүйл нэг ижил боломжийн хугацаанд нэг л ижил зүйлийн тухай нэг л ижил цаг хугацаанд нэг ижил харьцааны ярих хэрэгтэй гэж бол тодорхойлсон байдаг. За үүнийг жишээ бодлоор ярих юм бол илүү ойлгомжтой болов гэж бодож байна. Ер нь бол энгийн үгээр хэлэх юм бол ингээд бүх зүйл урсаж өнгөрдөг. Тухайн цаг мөч момент бол тухайн үедээ болоод бүх зүйл өнгөрдөг гэсэн утга санааг илэрхийлж байгаа гэж би бол ойлгосон. Одоо жишээ нь бол нэг гол руу бол 2 удаа бол орох боломжгүй. Яг энэ гол руу чи орж байна гэж бодож байгаа ч гэсэн одоо чамайг яг түрүүний удаа 30 авч байсан тэр дэлгүүр нь бол дараагийн удаа шал өөр дэлгүүр байх болно гэж бол тайлбарсан мэлээ. Энэ жишээгээр бол илүү ойлгомжтой байх гэж бодож байна. За дахиад нэг жишээ авах юм бол ер нь бид нэг хуучин танилцтайгаа уулзахдаа түүнийг одоо нэг 5 жил ч юм уу 10 жилийн дараа тийм уулзтай өмнө байдаг урдих шиг л дотроо ингээд төсөөлөд байдаг. Гэтэл тэр хүн маань одоо яг ингээд 5-10 жилийн дараа хувьсан өөрчлөлтөө тийм бид ингээд том хүн ямар хүн болсныг бол мэддэггүй. Түүний тухай бид нар болохоор өнгөрсөн мэдээлэл дээр л тулгуурлаад одоо ой тогтоол болон төсөөл дээр л тулгуурлаад одоо төсөөлөн боддог байгаа. Тэрнээс хүртэхгүй ба сэтгүүдээ боддгоо гэсэн ийм жишээ байгаа. За дараагийн хууль маань болохоор эсрэг тесргийн хууль байгаа тийм. Энэ тухай тайлбарлаач. Эсрэг тесргийн хууль буюу ерөн зөрчилгөө хууль гэж байгаа. Энэ нь болохоор зөрчилтэй ийм хоёр эсрэг тесрэг хоёр бодлоос нэг нь болохоор заавал худлаа, нэг нь заавал үнэн байна гэсэн юм байхгүй. Нэг нь худлаа, эсвэл хоёулаа худлаа, эсвэл хоёулаа үнэнч байж болно. Ингээд хоорондоо зөрчилдөхгүй л байхад болно гэсэн үг. Одоо хамгийн энгийн жишээ авах юм бол бороо болохоор ашигтай болоо хортой гэсэн ийм хоёр эсрэг үйл явдал байгаа. Гэхдээ энэ нь бол үнэнч байж болно, худлаач байж болно. Яагаад гэх юм бол бороо өөр нэг зүйлд ашигтай ч гэсэн өөр нэг зүйлд хортой байдаг. Энийхээ өнөө үр дагавраас нь юу хамаарж байгаа гэсэн үг. Тэгээд одоо өөрөөр хэлэх юм бол ингээд дутууг хуваагаад 3 дахьыг үгүйсэхийн оронд эсрэг тесргийн хуулийг ашиглаад энэ нь ийм байна, энэ нь үнэн байхад энэ нь худлаа байна гэсэн энэ хуулийг ашиглаж байгаа. Харин 3 дахь үгүйсэхийн оронд шууд 3 дахьыг хасах хууль гэдээ байгаа тийм. Энэ талаар юу гэж ойлгосон бэ? За тэгээ энэ 3 дахь хасах хууль дээр болохоор нэг харилцан үгүйсгэсэн хоёр боломж, нэг нь үнэн, хоёр дахь нь худал. Харин 3 дахь гэж бол байхгүй гэж байгаа. За энийг бол жишээ байдлаар тайлбарлаад авах нь бүр илүү ойлгомжтой болж байгаа юм байна. За жишээ нь болохоор би түнд хайртай ба би түнд хайргүй гэсэн хоёр боломжууд байлаа гэхэд хоёр л худлаа байж болохгүй. Тэгэхээр би түнд нэг бол хайртай, эсвэл би түнд хайргүй гэсэн аль нэг л заавал үнэн байх хэрэгтэй гэж тайлбарлаа. Тэрнээс би түнд заримдаа хайртай ч юм уу тий, эсвэл заримдаа хайргүй ч юм уу тийм бол боломж байхгүй. Тэгээд байгаа. Хамгийн сүүлийн хууль маань болохоор хангалттай үндэслэлийн хууль байгаа тийм. Хангалттай үндэслэлийн хууль гэхээр одоо бодол болгон хангалттай үндэслэлтэй байх ёстой. Тэр үндэслэл нь ч гэсэн цаанаа хангалттай үндэслэлтэй байх ёстой гэж тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө юм болгон учиртай гэдэг шиг. Гэхдээ энийг болохоор яг зөвхөн нүдээр хараагүй баримтан дээр ярина. Хүн өөрөө нүдээр харчих юм бол яг тухайн цаг мөчтөө нүдээр харчиж байгаа зүйлд бол тэрэнд ямар ч үндэслэл нотлохоо баримт шаардлагагүй. Харин нүдээр хараагүй баримтаа илэрхий ил тод байдал руу ингээд хувиргаж байгаа үйл явцыг одоо энэ хууль илэрхийлж байгаа гэсэн үг. За эдгээр логикийн хуулиуд бол зөв сэтгэхүйн хуулиуд юм. За ингээ анхаарал тавьсан явдал баярлалаа.
сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. National Life татвар компани хөгжлийн стратегийн газрын залуучууд маань бүгдээрээ нийлээд учир шалтгааны ухаан ба амьдрал номны оюуны дүгнэлт түүний бүтц хэлбэрүүд хэсгээс та бүхэндээ уншсан ойлгосноо багцлаад танилцуулах болно. Би энэ удаагийнхаа подкастаар оюуны дүгнэлт гэж яг юу юм? Түүний бүтц юу байдгийг, түүний хэлбэрүүд гэж юу вэ? За тэгээд энийг бид нар ажилдаа яаж ашиглах уу, амьдралдаа яаж ашиглах уу гэдгийг та бүхэнтэйгээ хуваалцах болно. За тэгэхээр оюуны дүгнэлт гэж юу вэ? Тэрэн дотор ямар ойлголтууд багтдгийг, юуг оюуны дүгнэлт гэдгээс одоо яриагаа эхлэе л да. За оюуны дүгнэлтийг бид нар мэдхийн тулд хамгийн эхлээд ойлголт, бодомж гэдэг хоёр зүйлийг мэдэх хэрэгтэй болно. За тэгэхээр ойлголт гэдэг маань юу вэ? За ойлголт гэдэг бол илүү их тийм материалын зүйлтэй холбоотой байгаа. За бидний эргэн тойронд одоо байгаль ертөнцид юу болж ийн, орчин тойронд ямар зүйлс байна гэдгийг бид нар хүлээж авахыг одоо ойлголт гэж нэрлэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хүн 5 мэдрэхүүгээр эргэн тойронд өгдлийг хүлээж аваад толгой дотроо толин тусгалаар одоо буулгахыг бол ойлголт гэж нэрлэж болж байна л да. За бодомж маань өөрөө энэ ойлголт дээрээ одоо хүн эсрэг болон эрг тийм жижиг хэмжээний дүгнэлт гаргахыг хэлж байгаа гэсэн үг. Энэ дээр хэдүүлээ нэг жишээ аваад үзье. За бүгдээр амралтын өдөр хагасны өглөө гэртээ байна гэж төсөөлье. За тэг хийх ажилгүй завтаа яаж яадаг цонхоор харлаа л да. Гадаа цонхоор байрны гадаа хүүхдүүд тоглож гин, шуугилдж гин, машин явж гин, машин зам байна, хүүхдийн тоглоомын талбай байна гэдэг. Энэ бүгдийг ингээд яг нүдэрээ хараад, чихээрээ сонсоод хүлээж авч байгааг ойлголт гэж нэрлэж байгаа. За тэгээ ойлголтын дээр тэгвэл тус нь харсан зүйлүүдийнхаа хэв шинж дээр дүгнэлт гаргахыг бодомж гэж нэрлэж байна л да. За машин 20 км цагийн хурдтай явж байна. Гадаа 3 шиг хүүхдийн тоглоом байна. За хүүхэд саксны бөмбөөр тоглож байна гэдэг. Тус бүрд нь хараад дүгнэлт хийж байгааг бодомж гэж нэрлэж байна. За тэгвэл энэ бүгдийг нийлүүлээд нэгдсэн дүгнэлт гаргахыг бол оюун дүгнэлт гэж нэрлэнэ. За юу вэ гэхээр түрүүний машин маань 20 км цагийн хурдтай явж идэл хажуу талаа бөмбөөр тоглож байгаа хүүхэд бөмбөгөө алдаад унахчвал тэр хүүхдэд аюул учрах нэ дээ. Энэ бүгдийг ингээ хараад хүн толгой дотроо төсөөлөхөөрөө энийг оюуны дүгнэлт гэж нэрлэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ хэсэг дүгнэлтүүдийг нийлүүлээд томоор нь ийм зүйл болох юм байна шүү гэдгийг авахыг бол оюуны дүгнэлт гэж нэрлэж байна л да. Тэгэхээр энэ дээр бас манайхан бүгдээрээ байгаа одоо энэ яг оюуны дүгнэлт дээр хүн болгон юу гэж ойлгож чинь ямар дүгнэлттэй байна вэ гэдгийг хэдүүлээ бас ярилцъя тийм ээ. За энэ холын энэ дээр яг өөрийнхөө амьдралаас ч юм уу эсвэл толгойд зорж ирсэн жишээ нэгсээ нэг дурдвал ямар вэ? За тэгээ оюуны дүгнэлт нь болохоор хэд хэдэн бодомжоос зурган гарч ирж байгаа бодомжийг хэлнэ гэсэн байгаа шүү дээ. Тэгээ жишээ хийвэл бүх халим сүүн тижээлтэн. Дахиад нэг бодомж нь гэвэл бүх сүүн тижээлтнүүд халуун цустай. Тэгээ энэ хоёр өөр бодомж байгаа. Нэг нь болохоор бүх халим сүүн тижээлтэй. Бүх сүүн тижээлтнүүд халуун цустай. Энэ хоёроос би дахиад нэг бодомж гаргаж ирнэ. Тэр нь юу вэ гэхээр бүх халим халуун цустай юм байна гэсэн бодомжийг. Энэ өөрөө яг оюуны дүгнэлтийн нэг дагуулга. Өөрөөр хэлэх юм бол тодорхой хэв шинжүүдтэй дүгнэлт хийгээд тэрийг багцлаад өөр нэг тийм шин юу гаргаж ирнэ юм дүгнэлт. Сэтгүүн дүгнэлт үү тий. За тэгэхээр оюуны дүгнэлтээр бас үндэслэгээ дүгнэлт гэж хоёр зүйл байгаад идэг гэж ярьсан тий. Тэг чи үндэслэгээ нь бол хамгийн анхдагч орж ирж байгаа бодомжийг хэлдэг. Одоо жишээлбэл нөгөө бүх халим сүүн тижээлтэн гэдэг чинь миний хувьд хамгийн анхны бодомжгүй. Дараагаар нь болохоор бүх сүүн тижээлтнүүд нь халуун цустай гэдэг чинь хоёр дахь бодомж. Тэгээ энэ хоёроосоо гаргаж авч байгаа бодомж нь өөрөө дүгнэлт буюу тэр бүх халим нь халуун цустай юм байна гэж бодож байгаа дүгнэлт. Яг бол халим ч өөрөө сүүн тижээлтэй учраас. Хоёултай албаагаараа. Тэгээ нөгөө хэв шинжүүдээ бүгд ингэ агуулад нэг сэтгүүн бодомжийг гаргаж ирж байна. За тэгэхээр оюун дүгнэлт маань хийх төрлүүд байдаг гэж түрүү ярьсан. За оюун дүгнэлт гэдэг бол ийм зүйл байдаг юм байна. Дүгнэлт оюун дүгнэлт маань өөрөө ямар төрлүүдтэй юм бэ гэдэг дээр ярилцъя тий. Ямар төрлүүд байдаг вэ? За оюун дүгнэлт гэдэг нь болохоор дедукт, индукт, аналог гэсэн 3 төрөл байдаг. Тэгээ эдгээр 3 төрлийн дотроо бас тодорхой 2-оос
бол 2 болон түүнээс илүү хуваагддаг. Энэ хамгийн их таад индукц дедукцийг хизээ сонсч байсан бэ? Одоо бараг 10 жилийн математикийн хичээл дээр л сонсч байсан. За хэдүүлээ энэ номыг уншаагүй гэж төсөөлөд тухайн үед зааж ирсэн зүйлсээс санах гэж хичээвэл юу гэж ойлгогдож ирсэн бэ? Хичээлийн тухай болдоо шаа. Энэ хоёр ялгаан зүгээр нэг нь найрчилсан юмас том руу нөгөөх нь томоос жижиг рүү гэдэг л тийм л ерөнхийдөө санаа тийм л юм болчихсон. Маш олон төрлийн жижиг мэдээллүүдийг боловсруулад дүгнэлт гаргаад явах зүйл нүүн жижиг хэсгүүдийг цуглуулад дахиад нэг бүхэл зүйл болгоод явж байгаа. Нөгөөд нь болохоор бас нэг бүхэл нэг том ерөнхий зүйлс дотор нь аягүй сайн ингэж манайхаар бол дипер гэж ярьдаг. Дотор нь ингэж задлаад жижиг олон хэсгүүд болгож хуваагаад энэ хоёр өөр хэлбэрлэх. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол бид нэр яг дедукц хэсгийг бол олчилж ярих байгаа тийм ээ. За тэгэхээр яг индукц гэж юу вэ, дедукц гэж юу вэ гэдэг эхлээд ялгааг нь маш сайн мэдэх хэрэгтэй. Тэгээд энэ талаар тайлбарыг юу тодорхой жишээтэй манай бэлгүй ярих бах тийм. За тэгээд индукц дедукц гэдэг нь болохоор дүгнэлт гэдэг нь болохоор тэр дүгнэлтийг яаж гаргаж авч ийнэ гэдэг арга зам юм байна л да. Тэгэхээр индуктив дүгнэлт нь болохоор яадаг вэ гэхээр ийм олон нарийвчилсан бодомжуудаас нэг ерөнхий дүгнэлт гаргаж ирэх хэлтэй юм байна л да. За тэгээд яг энэ индукцийн нэг тийм онцлог зүйл нь гэх юм бол энэ индуктив дүгнэлт нь өөрөө заавал одоо амьдрал дээр үнэн байх албагүй. Гэхдээ логикийн хувьд бол зөв байх хэрэгтэй юм байна. За жишээ нь гэх юм бол нэг савар дүүрэн манго байлаа гэж бодъё л доо. Тэнгүү тэр мангонууд нь одоо түүхий байна уу эсвэл болцсон байна уу гэдгийг мэдхийн тулд би нэг мангаыг нэг аваад идсэн чинь нөгөөх нь түүхий байлаа гэж. Тэнгүүд нь дахиад нэг манга аваад идсэн чинь дахиад түүхий байх юм бол шууд би ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр энэ савар дүүрэн түүхий манга байгаа юм байна гэсэн дүгнэлт хийж болно тий. Тэгэхээр энэ логикийн хувьд бол яг зөв байж болно. Гэхдээ амьдрал дээр бол яг жихнээсээ бол тэр савар бүгдээрээ түүхий байх албагүй шүү дээ. Худлаа гэж болно. Зарим хэсэг нь. Тийм, зарим хэсэг нь юу байж болно. Тэгсэн чинь нөгөө тал нь болохоор дедуктив дүгнэлт нь яадаг вэ гэхээр нөгөө ерөнхий боломжоосоо нарийвчилсан тийм специфик дүгнэлтүүд гаргаж ирэхийг хэлдэг юм байна л да. За жишээ нь гэх юм бол манга бол жимс юм аа гэж би одоо мэдчихэж штэ тий. Тэнгүүд нэг хүн надаа бүх жимс үртэй штэ гэж хэлчихлээ гэж бодъё. Тэнгүүд би энэс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр манга үртэй юм байна гэсэн дүгнэлт хийж болно. Тэгэхээр энэ логикийн хувьд ч зөв нөгөө талдаа амьдрал дээр ч гэсэн дүгнэн байдаг. Ийм ялгаатай юм байна. Тэгэхээр яг дүгнэлэх юм бол индуктив дедукц хоёр нь болохоор индуктив нь яадаг вэ гэхээр найрчлаасаа ерөнхий боломж гараад ерөнхий дүгнэлт гаргаж ирж байна. Дедуктив нь болохоор ерөнхий боломжоос нарийвчилсан дүгнэлт гаргаж ирж байна. Тэгээд индуктив нь амьдрал дээр заавал үнэн байх албагүй. Дедуктив бол заавал үнэн байдаг юм ялгаатай юм байна. За индукц болон дедукцийн талаар бас сонирхолтой жишээ авч биднэрт ойлгомжтой тайлбарлалаа манай бэлгүү маань. За тэгэхээр яг бидний өнөөдрийн гол анхаарал хандуулах дедукцийн хэсэг дотроо ямар ангилалтай байдаг талаар холон хэлвэл. За дедукцийн дотроо шууд оюуны дүгнэлт, силлогизм гэж хоёр өнхөө авлаар хуваагдаж байгаа. Шууд оюуны дүгнэлтийн дотроо дахиад 4 ангилалт хуваарлагдаж байна л да. Нэгдүгээрт бол логик авторатор гаргасан оюуны дүгнэлт, хоёрдугаарт хувирал, гуравдугаарт эргүүлэг, дөрөвдүгээр сөргүүлэн харьцуулах. За тус бүр дээр ингээд онцлог хэв шинжүүдийг манайх ингээд жишээгээр тайлбарлах ба. За амрагийн хувьд за миний хувьд гэх юм бол хувирал, эргүүлэг хоёр дээр түлхүү жишээ аваад ярих гэж бодож байна. За тэгээд оюун дүгнэлтийн талаар ер нь ярихад бидний ашигладаг нэг ээжлийн тойргоор ярил илүү хүмүүст ойлгомжтой юм шиг санагдсан. За тэгээд ер нь хувирал гэдэг дээр нь ярих юм бол агуулга нь ижил болох ч өөрөөр ойлгогдож хүртэгддэг юм байна л да. Тухайн одоо нэг өгүүлбэр байлаа гэхэд агуулга нь ижилхэн ч гэсэндээ хүмүүст өөр ойлгогддог. За жишээ нь хэм бол нэг ч халим хуурай газар дээр амьдардаггүй. Тэгвэл нөгөө талаасаа бүх халим хуурай газар дээр амьдардаггүй амьтад гэсэн дүгнэлт хийж байгаа. Энэ хоёрын яг өгүүлбэрийн хувьд агуулга нь ижилхэн ч гэсэндээ хүмүүст өөр ойлгогддог. За тэгээ бүр яг дэлгэрэнгүй яг жишээ авах юм бол би хизээч шөнө хоол иддэггүй. Тэгвэл яг нөгөө талаасаа би үргэлж шөнийн бус цагаар хоол иддэг гэж тайлбарлаж болж байгаа. Хуулийн дээр болохоор юм байна шүү дээ. Агуулгад нь бол өөрчлөлт орохгүй. Илэрхийлж байгаа хэлбэрт нь өөрчлөлт оруулж байгаа гэсэн байна шүү дээ. Тийм. Нэг нь болохоор яг батлах өгүүлбэр дээр, нөгөө нь болохоор яг үүсгэх өгүүлбэр дээр явж байгаа гэсэн.
Тэнгүүд одоо хүмүүс ихэвчлэн нөгөө тийм үгүйсгсэн өгүүлбэрээр төгсөхөөр нэг жоохон сөрөөр бууж авдаг хандлага бидэн штэ. Одоо чинь би чамаар бахархахгүй байж чадахгүй гэж хэлж байгаа үгүйсгсэн хэлбэр дээр. Тэнгүүд энэ нөгөө талаасаа би чамаар бахархаж байна гэдэг өгүүлбэртэй агуулгын хувьд нэг боловч ингэж өөрөөр хэлэгдэж байгаа. Ерөөсөө зүгээр нэг өгүүлбэр хэлэнгүүт би тэрийг нэг эсрэг талаар нь дүгнэлт хийж болох юм шүү дээ. Тийм. Тэнгүүд хэлжингүүд нь би эрэг талаас нь ингэж байгаа. За тэгээ манайхан чинь бол нэг ерөнхий үг хэллэг ашиглахаас ерөн зайлсхийж штэ тий. Тэнгүүд надад битгий ерөнхий үг хэл гэж хэлхийг оронд зүгээр тодорхой үгээр яар гэх тийм батлаг өгүүлбэрээр хэлжүүл агуулгынхаа хувьд адилхан ч гэсэндээ яг хүмүүст арай өөрөөр ойлгогдож өөрөөр тийм сэтгэлдүүд нь одоо буудаг. Өөрөөр гэдэг нь арай ойлгомжтой байлаа. Тийм арай ойлгомжтой эсвэл нэг тийм эерэг байдлаар хүмүүс ерөнхий байна гэдэг ч өөрөө тодорхойгүй байна гэсэн. Тийм тодорхойгүй байна. Манай монголчуудын сэтгэлийн бас тийм ерөнхий юм шиг байгаа юм. Европтой харьцуулахад ийм жишээ байдаг гинэ. Монгол хүн найзаасаа мөнгө зээлэх, Америк хүн найзаасаа мөнгө зээлэхээр ямар шалтгаантай вэ гэдэг. Жишээлбэл Монгол хүн шууд найз дээр очингуудаа 100 сая төгрөг зээлээч гэдэг. Өөх магадлал аюу бага байдаг гинэ. Тэр мөнгө зээлэхэд бол эхлээд очиж уулзсан гутаа бүх хүчин шалтгаанаа тайлбарладаг. За ингээд найзтныхын цалин буусангүй, тэгээ цалин бохоо байхлаар одоо мөнгөгүй болчихоо, тэгээ мөнгөгүй болчихлоор нэмэлт үзүүлж чадахгүй шүд өвдөд байгаа болохоор ингээд бага шалтгаанаа ингээд тойруулж хэлж нөгөө хүндээ хамгийн сүүлд нь тань ийм учраас одоо 100 сая төгрөг зээлээч гэх юм бол Монгол хүн зөвшөөрдөг гинэ. Тэгсэн чинь Америк хүмүүс болохоор яадаг вэ гэхээр шууд хэлжиж ойлгодог. $100 зээлээч гэвэл байгаа байхгүй байхгүй гэдгийг шууд хэлцдэг. Тэнгүүд манай монголчууд Америкт байгаа монголчууд одоо Америк найзсаа мөнгө зээлэхийн тулд яг монгол арга барилаар үзчихдэг. Тэгээ нөгөө нэрзэг толгоо нэрвчдэг. Яах гэдэг нь мэддэггүй. Энэ зовлонгоо дээрээд байгаа юм болов амьдралдаараа зөвлөгөө авах гэдэг юм болов яах гэж байгаа юм бол гэ бөө юм болж эцэст нь $100 зээлээч гэхлээр үгүй гэдэг гинэ. Бид нар нэг тэгэхээр ямар хүнтэй харилцаж чинь ямар сэтгэлийн онцлогтой байна гэдгээс нь хамаарат яаж харилцах вэ гэдэг нь явах гэдэг тийм. Энэ маань тэгэхээр нөгөө эргүүлэгтэй холбоотой гэсэн үг. Тийм эргүүлэг гэдэг нь болохоор миний ойлгож байгаагаар эргүүлэг хувирал хоёр нь ерөнхийдөө маш төстэй байсан. Тэгээ яг гол ялгаа нь гэх юм бол одоо хувирал дээр бүх болон нэгч хүн гэж авсан бол эргүүлэг дээр зарим гэдэг утгаараа жоохон ялгаатай санагдсан. Тэгээ одоо жишээ нэг жаа зарим зураг дуураймал. Тэгвэл зарим дуураймал зүйлс бол зураг. Нэг тийм зарим гэдэг одоо ээлжийнхаа тойргоор огтлын хувьд баг зэрэг ялгаатай юм шиг харагдсан. Хэсэгчилсэн ойлголтоор. Тэгвэл нэг сөргүүлэн харьцуулах гэдэг маань болохоор хувирал ба эргүүлгийг дараалуулна холбох үйлдэл юм аа. Тийм энэ хоёрын нотлоог илүү сайн харуулахын тулд одоо мөн чанар агуулгыг хадгалсан хэвээр бодомжийн төдлийг өөрчлөх шаардлагатай болдог. Жишээлбэл аз жаргалтай хүмүүс сайн хүмүүс. Аз жаргалтай хүмүүс муу биш гэснээс сайн хүмүүс гэсэн илүү хүчтэй. Хүчийг нэмж байгаа. Одоо жишээгүүл аз жаргалтай хүмүүс сайн биш гэдэг юм уу тийм жишээн дээр авсан байна. Тэгээд муу хүмүүс бас аз жаргалтай биш, муу хүмүүс аз жаргалтай биш гэдэг тийм жишээ авсан байна. За тэгээд дедукцийн өөр нэг хэлбэр бол шууд оюуны дүгнэлтээс гадна нэг силлогизм гэдэг хэсэг байгаа. Тэгээд силлогизмыг энгийн шийдмэг силлогизмыг хамгийн их төрүүлээд ярийн силлогизмын тухай ярихаас өмнө тэгээд энэ нь болохоор хоёр буюу түүнээс дээш шийдмэг боломжоос дүгнэлт гарган авах оюуны дүгнэлтийн хэлбэрийг хэлж байгаа. Шууд жишээнээс ярьцлаараа илүү ойлгомжтой баг. Тэгээд хөлсний ажилтнууд цалин авдаг, би хөлсний ажилтна. Тэгээд эндээс гарч байгаа дүгнэлт нь болохоор тэгэхээр би цалин авна гэдэг тийм дүгнэлт гарч ирж байгаа. Тэгээд саяны хоёр боломж нь ерөнхийдөө бол хоёр терминээс бүтэж байгаа. Би гэдэг том терминээс цалин авдаг гэдэг термин P. Тэгээд энэ дээр термин гэдгийг бас тодорхойлох хэрэгтэй. Тэгээд термин гэж яг юу гэдэг хэлэхгүй болоос. Сайн ойлгохгүй юм тийм. Одоо нөхцөл ба дүгнэлтэд оочгүй ойлголтуудыг л термин гэж байгаа. Одоо жишээлбэл өгүүлэхгүй нэл. Одоо би одоо хөлсний ажилтан гэдэг нь би гэдэг маань нэг термин, ажилтан гэдэг маань бас нэг термин. Тэгэхээр гол одоо хэв шинжийг агуулсан зүйл хэлээ. Тийм. Ерөнхийдөө бол олон терминтэй зүйлийг л хоёр терминд багтааж байгааг л хэлээд байгаа. Энгийн гэдэг маань дөрвөн терминтэй юмыг хоёр терминтэй болгож байгаа. Нэг давхцаж байгаа, нэг терминээ арилгаж байгаа. Ерөөс математикийн тэнцэтгэл маягийн юм биш үү? Ер нь бол тий бас өөр жишээг бол бүх ургамал бол организм
Надс бол уран бол энэ дот хоёуланд нь давтцсан байгаа термин нь бол уран бол гэсэн байгаа. Тэгээд тэр терминээр арилгаад надс бол организм гэсэн дүгнэлт хийж байгаа л энгийн шийдмэг силлогизм гэж нэрлэж байгаа. Шүүд цаана бүр ингээд яаж ч бодоод чуд алгасаад тэгээ ойлгож байгаа юм шүү дээ. Толгой дотор ингээд бас ээлжийн тойрогтой юм ижлэх нь дунд нь давтцаж байгаа хэсгээл ажиллаж байгаа юм уу? За тэгэхээр силлогизмын дүрмүүд байдаг. Энд дээр 8 дүрм байна. Эхний 4 дүрмийн талаар тайлбарлая. За дүрм 1 дээр болохоор бүх силлогизмд 3-аас ихгүй болон 3-аас багагүй термин байх ёстой. Ер нь бол 3 термин байх ёстой гэсэн байна. За жишээ нь 4 терминтэй жишээ татвал хайр бол амьдралын бал. Чи хин нэгэн хүнгүүгээр амьдрч чадахгүй бол энэ бол хайр. Тэгэхээр энэ дээр хайр гэдэг нь болохоор дундын холбож байгаа термин болж байгаа. Эндээс 4 термин байгаа болохоор 3-аас ихгүй 3-аас багагүй 3 термин байх ёстой буюу чи хин нэгэнгүүгээр амьдрч чадахгүй бол энэ бол амьдралын бал юм. Тэгэхээр энэ дээр хайр гэсэн хоорондын холбож исэн термин байхгүй болоод чи хин нэгэн хүнгүүгээр амьдрч чадахгүй бол энэ бол амьдралын бал юм гэсэн оюун дүгнэлт бий болж байгаа. Саяны анхаатай адилхан нөгөө юу? Анхааны нөгөө ээжрийн тойргороо давхцсан хэсгийг нэгсэн. Давхаалыг урмал гэдэг нөгөө нэг дүрмийн яриад одоо ингээд дөрөв байж болохгүй ингээд хооронд нийлүүлээд ингээд гарах юм бол оюун дүгнэлт болж байгаа. Энэ дээр бас хооронд нь холиод нийлүүлж болохгүй жишээ байна. Одоо бүх байгууллагын зорилго нь ашиг олоход оршино. Балтийн талах бол далхны дэлгүүр гэдэг. Тэгэхээр энэ болохоор дөрвөн терминал нь хоорондоо холбоогүй. Тийм болохоор эндээс оюун дүгнэлт гарах боломжгүй. Магадгүй Балтийн талах бол байгууллага гэсэн байсан бол Балтийн талах бол ашиг олоход оршдог гэж ийм оюун дүгнэлт гарах боломжтой байсан байна. Энд дээр юу гэж те байгууллага гэдэг нь нэг өөр, дэлгүүр гэдэг нь нэг өөр учраас энийг хэмжүүлэхгүй байна. Тийм байна. Давцсан термин Балтийн талах нь нэг байгууллага юм гэдэг ч юм уу. Тийм байсан бол эндээс Балтийн талах нь талхны одоо компанийн зорилго нь ашиг олоход оршино гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар хооронд нь холбож оюун дүгнэлт гарах боломжтой байсан. За дүрм 2 нь болохоор бүх силлогизм 3-аас ихгүй бас 3-аас багагүй бодомж байх ёстой. Тэгэхээр төрөний нөгөө нь 3 терминал гэдэг яриадсан. Энэ дээр 3 бодомж термин 3 бодомж үүсэ. Тэгэхээр эдгээр 3 бодомжууд нь нийлээд одоо энэ 2 бодомж нь хооронд нь нийлээд 2 термин хооронд нийлээд нэг бодомж үүсэж шүү дээ. Одоо хайр бол амьдралын бал. Хайр гэсэн термин амьдралын бал гэсэн термин нийлээд хайр бол амьдралын бал гэсэн энэ бодомж үүсгэж байгаа. Тэгэхээр 3 бодомж 3 термин байдаг юм байна. Тэгэхээр эндээс 2-2-ороо хосохоор нэг хэсэгчлийн 3-аас 2 гэдгээр бас тэр математиктэй адилхан бас бодох юм бол энэ дээр болохоор 3 бодомж гарах боломжтой. Жишээ нь A, B, C гэж байх юм бол эндээс боломжит 3 хослол нь A, B, B, C, A, C гэсэн хослол байна. Энэ 3-аас өөр ямар ч хослол байх боломжгүй. Энэ болохоор дүрм 2 байна. За дүрм 3 болохоор дүрм 3 дээр ер нь бол дунд термин доод тал нь нэг нөхцөлд хуваарлагдсан байх ёстой. За энэ дээр ер нь бол хуваарлагдсан болон хуваарлагдаагүй гэсэн 2 төрлийн талаар ярилцсан. За би шууд жишээ татаад ярих илүү энгийн болов гэж бодож байна. За жишээ нь дунд термин бүгдийг нь агуулж байгаа тэр зүйл нь болохоор хүмүүс гэсэн бүлэг байлаа. Тэгэхээр хүмүүс гэдэг бүлэг дээр эрэгтэй хүмүүс, эмэгтэй хүмүүс гэсэн 2 бүлэг байх юм бол энэ 2 нь хуваарлагдсан бүлэг болж байгаа. Хуваарлагдсан буюу хуваарлагдсан гэж. Яг нь эрэгтэй, эмэгтэй гэдээ аваад үзэхээр арталт нь өөр одоо хүүсэн тодорхойгүй ч юм уу тийм бүлэг байхгүй болохоор энэ ингээд хуваарлагдсан болж байгаа. Бүхэлд нь эдэлсэн гэсэн. Тэгвэл хуваарлагдаагүй бүлэг нь ямар бүлэг байж болох юм гэхээр өөрсөндөө ойрхон жишаавал National Light компани байлаа. Компани нийт ажилчтай. Тэнгүүтэл тэр дотор даатгалын менежерүүд, нөхөн төлбөрийн менежерүүд. Тэгтэл энэ хоёр болохоор хуваарлагддаг болж байгаа. Учир нь цааталт нь акторч байна, бүтээгдэхүүн хөгжлийн менежер байна, захирал байна, гэх мэтчлэн бусад бүлгүүд байгаа болохоор энэ хуваарлагдаагүй хэсэг. Ийм байдлаар хуваарлагдсан болон хуваарлагдаагүй гэж хоёр ангилахыг дүрм 3 дээр авч ирсэн байна. За миний ярих сүүлийн дүрм буюу дүрм 4 дээр болохоор юу гэж. За бас энийг бас яг жишээ татаад энгийн ойлгомжтойгоор ярив. За номон дээр болохоор юм чинь бүх ном нь хүний хөдөлмөрийн бүтээгдэхүүн юм. Зарим хэвлэмэл бүтээгдэхүүн нь ном юм. За эндээс дүгнэлт нь оюун дүгнэлт нь бүх хэвлэмэл бүтээгдэхүүнүүд нь хөдөлмөрийн бүтээгдэхүүн юм. За энэ нь болохоор алдаатай байгаа. Яагаад гэвэл эхний бодомжн дээр болохоор бүх ном гээд агуулга бүрээ авсан ч гэсэн дараагийн бодомжн дээр эхний терминал буюу зарим хэвлэл бүтээгдэхүүн гээд зарим буюу ингээд хэсэгдсэн утаас нэг авсан болохоор энэ хэсэгдсэн утаснаас бүтэн өгүүлэмж гарч болохгүй. Яагаад гэвэл зарим хэвлэмэл бүтээгдэхүүн ном гэсэн болохоор бүх хэвлэмэл бүтээгдэхүүн ном биш. Тийм болохоор бүх хэвлэмэл бүтээгдэхүүн хөдөлмөрийн бүтээгдэхүүн биш.
Тэгэхээр хөдөлгөөний бүтээгдэхүүн юм гэсэн энэ оюун дүгнэлт нь алдаатай байгаа гэж. За тэгэхээр алдаагүй зөв жишээ нь би нэг үйл жишээлчлээ. За зүрч нь жимс юм. Тэгвэл бүх зүрч үртэй. Тэгвэл эндээс алдаагүй оюун дүгнэлт нь жирж бүх зүрж үртэй гэсэн юм дүгнэлт гаргаж болж байна. За тэгээд нийт 8 дүрэн байдаг шүү дээ тий. Тэгээд сая за нийт 8 дүрэн байдаг гэсэн шүү дээ тий. Тэгээд эхний дүрийг манай заяа ярьчлаа. Одоо би сүүлийн дүрийг яриад тэгээд манай подкаст дуусгах. За энэ сүүлийн дүрмийнх нь болохоор хоёр нь ямар нөхцөл дүгнэлт гаргаж болох вэ? Хоёр нь ямар нөхцөл дүгнэлт гаргаж болохгүй вэ гэдэг дээр тал дээр юм зөвлөмж өгсөн байна л да. Тэгээд энийг зүгээр шууд жишээгээр яриа авчвал танад илүү ойлгомжтой баг. Тэгэхгүй болохоор яг нөгөө нэг номын үгээр ярих юм бол нэг ч юм бол биш бүх S бол юм нэг ч S бол P биш гэхээр бол юуж ойлгохгүй баг тийм. За тэгэхээр 5 дахь дүр нь юу вэ гэхээр хэрвээ нэг нөхцөл нь сөрөг буюу үүсгэсэн байх юм бол дүнэлт нь заавал сөрөг байх хэрэгтэй гэсэн байна. Өөрөөр хэлбэл нэмэх хасхын хас гарах хэрэгтэй гэдэг л нэг тийм дүрм. За жишээ нь нөхөр маань намайг хөгжүүлэх сонирхолгүй гэд нөхөр гэдэг нэг ойлголт нь хөгжүүлэх сонирхолгүй гэд энэ хоёр нэг нөхөр маань тэнцүү биш одоо хөгжүүлэх гэсэн л одоо нэг тим тэтгэл гэсэн үг шүү дээ тий. Нөгөө талаа болохоор намайг хайрлана гэдэг нь намайг хөгжүүлэх сонирхолтой байх гэсэн үг гээд эрэг нөгөө нэмэх нь ороод ирчлээ гэсэн. Тэгэхээр энэ хоёр нэмэгт одоо нийлэхээр ямар дүгнэлт гарч болох вэ гэхээр миний нөхөр надад хайргүй байна гэсэн тийм дүгнэлт гарч болж байгаа хгүй тий. Тэгэхээр нөгөө нөхөр нь угаасаа хөгжүүлэх сонирхолгүй гэсэн чинь хөгжүүлэх сонирхолгүй нь өөрөө хайрлагатай тэнцээд байгаа учраас нөхөр нь хайрлагатай тэнцэхгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр миний нөхөр надад хайргүй гэсэн юм дүгнэлт гаргаж болно гэсэн. За 6 дугаар дүр нь болохоор хэрвээ хоёр нөхцөлийнх нь аль нэг нь хэсгийн боломж байвал дүгнэлт нь ч гэсэндээ мөн хэсгийн дүгнэлт байх хэрэгтэй гэдэг. За энэ бас л нөгөө нэмэх хасахтайгаа адилхан нэг одоо боломж нь ерөнхий боломж нөгөөх нь хэсгийн боломж авах юм бол дүгнэлт нь хэсгийн боломж гарахгүй бол алдаатай гарна гэсэн үг. За жишээ нь гэх юм бол зарим сав суулга шавар юм аа. Бүх амфаар бол сав суулга гэх тэгэнгүүт нөгөө нэг дүгнэлт нь бүх амфаар шавар идэл гэдэг юм одоо дүгнэлт гарч байгаа хгүй. Тэнгүүд энэ нөгөө нэг алдаатай болж байгаа. Ягаад тэгэхээр амфоор нь зарим сав суулган шавар юм бүртлөө бүх амфоор нь сав суулга гэдэг ч байгаа шүү дээ. Тэгэхээр чи нөгөө тэрэн дотор нь зарим нь шаварч иж болно, зарим нь нөгөө нэг шавар биш сав суулган тийм юм байж болох гэдэг байхгүй. Хуваарлагдаад. Тэгэхээр нөгөө яг хаана багцж байгаа бас адилхан болж ирж байна. Тэгэхээр энийг бас амфор гэхлээр юм ойлгохгүй байж магадгүй те. Ингэж хэлж болох уу? Зарим сав суулга хөнгөн цагаан бүх хариулын тавг бол сав суулга. Тэгэхээр бүх хариулын тавг хөнгөн цагаан гэж хэлж болохгүй нэ шүү дээ. Тэгэхээр болох амьдрал дээр бол хөнгөн цагаан хариулын тавг гэдэг, ширмэн хариулын тавг байдаг тийм. Тэгэхээр ингэ зөрөөд гэсэн. Тэгэхээр яг ийм л ингэж одоо дүгнэлт гаргах хэрэгтэй гэсэн. Тийм дөрөв дөрөвтэй бас тавцсан юм тийм. Аль нэг нь хэсэг байх юм хэсгийн боломж авах юм бол дүгнэлт нь заавал хэсгийн боломж гаргах хэрэгтэй. За дараагийн хоёр боломж нь болохоор ямар тохиолдолд дүгнэлт гаргаж болохгүй вэ гэдэг дээр тийм зөвлөгөө өгсөн билээ. За эхнийх нь болохоор хоёр хэсэгчилсэн боломж байх юм бол тэрнээс ямар ч дүгнэлт гарч болохгүй. За энэ тэгэхээр нөгөө нэг би энэ дээр нэг өөрөө нэг яг гоё жишээ гаргаж ирсэн. Зарим эрэгтэй хүн даатгалын менежер юм, зарим бизнес хөгжлийн менежер эрэгтэй хүн юм гэдэг. Тэнгүүд энэчнээс нь зарим бизнес хөгжлийн менежер нь даатгалын менежер юм гэж хэлж ерөөсө болохгүй ч байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг хоёулаа эрэгтэй хүн гэдэг том юмны дотор байгаа хоёр жижиг юм хоорондоо ингээд холбогдохгүй нөгөө хэсгийн боломжууд нь болж байгаа. Хоорондоо холбогдоогүй учраас энэ чинь ингээд дүгнэлт хийх боломжгүй болчиход давхархгүй гэсэн үг тийм. Хооронд давхардахгүй байна гэсэн үг. Тэгэхээр давхарцсан хэсгийн бас байж болох юм шүү. Давхардын хэсгийн байж болохоор тийм. За тэгээ сүүлийнх нь дүгнэлт нь болохоор хоёр сөрөг боломжоос ямар ч дүгнэлт гарч болохгүй. Сөрөг гэдэг нь хоорондоо тэнцэхгүй байх гэсэн үг шүү дээ. Тэнцэхгүй байгаа учраас нөгөө ямар нэгэн тийм дүгнэлт гарч болохгүй болчиход байгаа. За жишээ нь хэм бол би ачигчаар ажилддаг. Ачигчийн ажил бол оюуны хөдөлмөр биш гэхээр би энэчээс ямар ч дүгнэлт гарч болохгүй болчиход байгаа байхгүй. Яг тэгэхээр би өөрөө ачигч биш. Тэгсэн чинь ачигч нь өөрөө оюуны хөдөлмөр биш гэдэг ингээд нэг тийм хоорондоо холбогдохгүй тийм биш юм биш тийм дүгнэлт гарч болохгүй. Тэгэхээр асаасаа нэрх гэж болохгүй нэ шүү дээ. Болохгүй болчиход байгаа. За ингээд 8 дүрмэн маань ингээд дуусч ийн. Өнөөдөр бид нэр оюун дүгнэлт гэж юу вэ? Оюун дүгнэлтэн дотроо дидүгц, индүгц, аналоги хуваагддсан байна. За энэ чэнээсээ бид нар дидүгц, индүгц хоёрын ялгааг нь гаргаж өгөөд манай багийнхан дидүгц гэж юу вэ? Дидүгц нь яаж ангилагддаг вэ?
тэр ангиллууд нь ямар учиртай вэ, ямар дүрмтэй вэ гэдгийг яриад дууслаа. За тэгээд анхаарал тавьж сонссонд баярлалаа. Баярлалаа. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Гүйцэтгэх захирлын ажлын албаны залуучууд маань өөрсдийн бэлдсэн подкастаа төлөвлөж байна. За эхний сэдэв бол үнэн зөв ба магадлалын талаар ярилцсанаа. Бид нэр аливаа ажлыг хийх явцад аль болох зөв шийдвэр гаргах нь их чухал юм байна л да. Зөв шийдвэр гаргахын тулд бид нар үнэн зөв дүгнэлт гаргах нь их хэрэгтэй. Үнэн зөв дүгнэлт гаргахын тулд бид нар аль болох үнэн зөв нөхцөлд үндэслэж гаргатай юм байна л да. За тэгвэл үнэн зөв гэж айгүй олон удаа гарч ирлээ шүү дээ тий. Энэ маань яг юу гэсэн үг юм бэ? За энэ үнэн зөвийг ярихын тулд зайлшгүй магадaltaй холбогддог юм байна л да. За хайрцаг дотор 3 хар нэг цагаан бөмбөлөг байна гэж үзье. Тэгэх юм бол бид нар хар бөмбөлөг гаргаж ирэх магадлал нь тэнд ямар ах вэ? 4-ний 3 байна. Яг 4 удаа гараа ихэд 3 хар байна тий. Тэгвэл 4 бөмбөлөг дөрүүлээ цагаан байлаа. Тэгвэл тэн дотроос цагаан бөмбөлөг гаргаж ирэх магадлал хэд байх вэ? 4-ний 4 гэсэн үг. Тийм 4-ний 4 буюу нэгтэй тэнцэж байгаа тийм. Тэгэхээр нэгийн тоогоор илэрхийлэгдэж байгаа магадлалын зэргийг үнэн зөв гэж нэрлэдэг байгаа юм байна. Ойлгомжтой. 100%-аар үнэн зөвийг нотолж штэ тий. За тэгвэл хэдүүлээ дараагийн сэдвэрээ индукцийн талаар ярилцъя. За индукц гэдэг маань яг юу гэсэн үг юм бол? За индукц хэмээх нэр томьёог хамгийн анх Сократ хэрэглэсэн байт юм байна л да. За индукцийн талаар ойлгохын тулд бид нар маш энгийн жишээ авъя. За нэгдүгээр нь одоо усан дотор бид нар юм хийсэн чинь усан дотроо эсэргүүцэл үзүүлж байна. Тэнгүүд тосон дотор бид нар юм хийсэн чинь дахиад бас эсэргүүцэл үзүүлж байна. Мөнгө усан дотор бас юм хийсэн чинь мөнгө ус дотроо байгаа зүйлд эсэргүүцэл үзүүлсэн байна. Эндээс бид нар юу гэж дүгнсэн гэхээр бүх шингэн дотроо орсон зүйлдээ эсэргүүцэл үзүүлдэг юм байна. Яг ийм оюун дүгнэлтийн энэ хэлбэрийг нь бид нар индукц гэж нэрлэдэг байгаа юм байна. За тэгвэл индукц маань өөрөө бас дотроо бүрэн болон бүрэн бус гэсэн төрөлтэй байдаг юм байна л да. За саяны яг жишээ маань бол яг бүрэн бус индукцийн нэг төрлийг харуулж байна. За яагаад гэвэл одоо нэг хэсэг зүйлсийг судлаад бүх зүйлийг төлөөлүүлээд дүгнэлт гаргачихж байгаа энэ хэлбэр нь өөрөө бүрэн бус индукцийн төрөл болоод байна. Тэгвэл зэрэгээрээ одоо бүх нөхцөл байдал одоо тэр хүчин зүйлсүүдийг тохиолдол бүрийг бол хамааруулж судлал энэ маань өөрөө бүрэн индукц болчих чаддаг юм байна. Тэгээ биднэрт бол ингэх одоо боломж нөхцөл бол их одоо бага байдаг учраас бид нар голдуу бүрэн бус индукцийн төрлөөр дүгнэлтийг гаргадаг болж таарч байна. За тэгэхээр бүрэн бус индукцийн төрөл маань өөрөө бас дотроо 3 төрөлтэй байж байна. За нэгт нь бол түгээмэл индукцийн төрөл гэж байгаа нь бол энэ нь бол яг нэг зүйл олон дахин давтагдаад байгаад байвал одоо яг байнга тийм байна гэж одоо үзэж байгаа төрлийг түгээмэл индукц гэж. Энэ нь бол яг тохиолдлын шинж чанар дээр л ажиглалтын байдлаас дүгнэлт гаргаж байгаа хэлбэр. Байна. За өөр дараагийнх төрлүүд нь за дараа нь болохоор баримтанд суурилсан буюу одоо статистик мэдэн дээр үндэслэж дүгнэлт гаргаж байгаа хэлбэрийг авч үзэж байна. За энэ дээр бол бас мөн одоо яг статистикээр одоо альва зүйл нотогдолж байгаа боловч зарим практик дээр бол үүсгэгдэх нөхцөл одоо тохиолдол бол байдаг. Тэгэхээр бас энэ маань өөрөө бас түгээмэл индукцийг бодоход илүү үнэн бодтой боловч бас яг хангалттай хэмжээгээр бодтой байж бас дүгнэлтийг хараахан чадахгүй байна л да. За тэгэхээр хамгийн бодтой төрөл болох шинжлэх ухааны индукцийн төрөл гэж 3 дахь хэлбэр байгаа. Энэ маань өөрөө яг одоо түгээмэл индукц маань одоо нэг тохиолдлуудыг энэ давтамжийг авч үзэл дүгнэлт гаргаж ирсэн бол шинжлэх ухаан дээр тийм тохиолдлын нөлөөллүүдийн бүгдийг хасаад за яг одоо чухал шинж тэмдгүүнд дээр илүү анхаараа түүнийг одоо хууль дүрмээр одоо холбож илэрхийлчихээрээ энэ маань илүү бодтой шинжлэх ухааны дүгнэлт индукцийн төрөл болоод. Индукцийг хийх явцад бас бид нар алдаа гаргаад идэв юм байна л да. Хамгийн түгээмэл гаргадаг алдаа маань болохоор яарн нэгтгэх алдаа юм байна.
За үнийг бас нэг жишээгээр тайлбарлахаар нэг эмэгтэй байж л те тэгээд нэг залуутай хайр сэтгэл нь бүтлгүүтэй. Тэнгүүдээ дахиад нэг эрэгтэйтэй уулзраад оролдлого хийгээд үзсэн чинь дахиад бүтлгүүтэй. Тэнгүүдээ за бүх эрчүүд ийм гэсэн дүгнэлтийг яран гаргацсан байна. Тэнгүүд эндээс ямар алдаа харагдаж байна гэхэлэр тэр эмэгтэй эр хүний гол чухал талыг нь ч тодруулж мэдээгүй. Өөрөө энэ харилцаанд ямар байснаа ч тодруулахгүйгээр ингээд ийм дүгнэлтийг яран гаргах алдаа байт юм байна л да. Тэгэхээр яг түрүүний шинжилгээ ухааны индукцэн дээр хэлсэнчлэн чухал шинж тэмдгүүдэд илрүүлж чад тэн дээр дүгнэлт хийгээгүй байна тий. За зарим нэг төрлийн алдаанууд бол бас юу гэдэг вэ гэхэлээ жишээ нь бид нар ус 100 градусд буцалдаг гэсэн гээд дүгнэлт өгдөг тийм. Гэтэл тухайн ус одоо агарын даралтаас хамаарат ямар ч нөхцөлд хэдэн градусд буцалах нь өөр байж болно тийм. Тэгэхээр иймэрхүү нөхцөл байдлуудыг бид нар маш их харж явах хэрэгтэй байна. За индукцийн өөр нэг алдаа бол нэгээс нь хоёрдугаарх нь урган гарахгүй гэсэн алдаа гаргаад байт юм байна. Энэ юу гэсэн чинь одоо жишээлбэл урдуур харам уурггүйсэн бол гай зовлон учрна. Хэрвээ одоо тал хагарсан бол 7 жил өвтөнч гэдэг юм уу тиймэрхүү дүгнэлтүүд гарчтай байна л да. Яг нэг нэгнээсээ үл хамаарах тийм. Гэхдээ хоорондоо ямар ч холбоог үзүүлдэг шүү дээ тий. Тийм. Мөр болон гай зовлон мөр хоёр ямар ч холбоотой юм бэ? За тэгээд индукц дээр бид нар бас хамгийн гол нь шалтгаан нөхцөл эднэрийг хооронд нь ялгаж судлах нь их чухал юм байна л да. Тийм. Нэг жишээ авъя л да. Нэг модны мөчөрт ингээд тоосго уцаар уйлцсан байна. Тэгээд уцыг нь хайчилбал тоосго яах вэ? Өнөө газар дунд тий. Газар дунд. Яагаад тэгэхээр газрын татах хүч өөрөө тэр тоосгыг унах нөхцөлийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр нөхцөл нь өөрөө татах хүч яг уцыг нь хайчилж байгаа нь болохоор тоосго унах шалтгаан нь болж байгаа байхгүй. За тэгэхээр шалтгаан үр дагавар хоёр ямар ялгаатай юм бэ гэхээр нэгдүгээрт нь бол цаг хугацааны дараалттай байдал гэдэг. Шалтгаан нь үр дагавраасаа үргэлж төрүүлт юм байна. Гэхдээ бид нэр өмнө нь болж байгаа болгоныг шалтгаан гэж үзээд байж болохгүй тий. Тухайлбал одоо хаврын дараа 100 ирдэг тий. Гэхдээ хавар өөрөө 100-ны шалтгаан бол болохгүй. Энэ бол нөө дэлхийн нарыг тойрон эргэсний улмаас ингээд үлрэл солигдоод явж байгаа шүү дээ тий. За хоёр дахь нэг хэв шинж нь болохоор бодит байдал шалтгаан үр дагаврын холбоо хизээч одоо хүний ургуулсан бодох байдал төр байхгүй яг бодит ертөнцийн бий болсон зүйл ах хэвээр. За гурав дахь хэв шинж нь болохоор нийтлэг ерөнхий байдал. За энд ямар жишээ авч болох вэ гэхээр нэгэр хүнч бай, индиан хүнч бай, монгол хүнч бай тий бүгдээрээ буцалсан ус нь гараад үрэхэд гараа төлнө шүү дээ тий. Гараа төлөгдөнө. Тэгэхээр энд ямар ч нөхцөлд бай яг тэр л үр дагавар гарна тий. За дөрөвт нь бол гарцаагүй байдал. Хэрвээ шалтгаан байгаад нөхцөл бүрэлдвэл гарцаагүй үр дагавар заавал гарна. Өөрөөр хэлбэл техникийн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцвол асал агуул гаргах юм шүү дээ. Гарцаагүй гэж. За тавд нь тодорхойлогдсон байдал. Яг тодорхой шалтгаан нь өөрийн үр дагавартай байдаг. Тухайлбал одоо нар хэртэлд өдөр шөнө солигдох зэрэг бол өөрийн тийм өвөрмөц шалтгаанаас бий болж идэг бахны үзэгдлүүд нь. За тэгэхээр бүгдээ индукцийн талаар бол ойлголтыг авчиж чадсан ба. За анхаарал тавьсан баярлалаа. За дараагийн сэдэв маань болохоор аналог. За аналог гэдэг нь грекийн ижил хэмжээд гэсэн үгнээс гаралтай үг юм байна. За тодорхой тооны шинж тэмдгүүдтэй хоёр зүйлийн ижил төстэй байдлаас нь үндэслээд эдгээр зүйлсийн одоо бусад шинж тэмдэг нь ижилхэн гэсэн оюун дүгнэлтийг хийж байгаа бол бид нар аналог хийж байна гэсэн үг. Тэгэхээр аналог гэдэг нь хэсгээс хэсэглөө хийгддэг оюун дүгнэлт гэж ойлгож байна. Тийм тэгж ойлгож болно гэсэн үг. За жишээлбэл дэлхий дээр Аз, Европ, өнгөт арьснууд гэх мэт олон төрлийн үндэстнүүд байдаг. Гэхдээ тэд бүгдээрээ хүн юм а гэж одоо адил шинжээр нь ижилсгэж байвал бид нар аналог хийж байна гэсэн үг. За аналогийн төрлийн хувьд хатуу аналог, хатуу бус аналог гэж ангиллагддаг. За хатуу аналог нь юмсын нийтлэг шинж тэмдэг нь бусад шинж тэмдэгтэйгээ заавал холбоотой байх ёстой гэж үздэг юм байна. За жишээлбэл
А зүйл нь 1 2 3 гэсэн шинж тэмдэгтэй. Б зүйл нь 1 2 гэсэн шинж тэмдэгтэй. 1 2 гэсэн шинж тэмдгийн нийлбэрээс 3 гэсэн шинж тэмдэг маань ургаж гарч ийна гэж үзэх юм бол Б зүйл нь ч гэсэндээ 3 гэсэн шинж тэмдгийг заавал агуулна гэж үзэж байвал бид нар хатуу аналог хийж байна гэсэн. Өөрөөр хэлбэл А Б зүйл нь хоёулаа 1 2 гэсэн шинж тэмдэгтэй бол А зүйл байгаа өөр нэг 3 гэсэн шинж тэмдгийг Б зүйл рүү зөөвөрлөөд А Б 2 зүйлийг ижилсэж байна гэсэн. За энийг өөр жишээн дээр тайлбарлах юм бол за хоёр төрлийн одоо өвчин үүсгэгч вирус байна гэж бодъё. За хоёр төрлийн вирус маань хоёулаа хүнээс хүнд халддаг, өндөр халуунд устдаг байлаа гэж бодоход за эхний вирус нь өндөр настай хүмүүс хэвшлэн өвддөг байна. За гэтэл 3 дахь вирус маань 2 дахь вирус маань заавалчгүй 3 дахь шинжийг буюу өндөр настай хүмүүс бас өвддөг гэсэн ийм дүгнэлтийг хийж явах юм бол бид нар хатуу аналогыг хийж гинэ гэсэн үг. За хатуу бус аналог гэж бас байна. Хатуу бус аналог нь юмсын нийтлэг шинж тэмдэг нь бусад шинж тэмдэгтэйгээ холбоотой байх нь магадлалт шинж чанартай буюу за арай уян хатан уян хатан шинж чанартай гэсэн үг. Тэгэхээр хатуу бус аналог нь 3 дүрмд захирагддаг. Эхнийх нь харьцуулж байгаа юмсын бүх шинж тэмдгүүдийг судалсан байх ёстой. Хоёрт нь ерхий шинж тэмдгүүд нь чухал гол байх ба зөгдөж байгаа шинж тэмдэгтэй холбоотой байх ёстой. За гуравт нь юмсын хоорондын бүх мэдэгдэж байгаа таараагүй тохироогүй чанаруудыг судалсан байх ёстой. За ийхүү аливаа зүйлийн одоо мэдэгдэж байгаа хэв шинжүүдийн тоо нэг ерхий шинж тэмдгүүд нь олон. За үүний зэрэгцээ таараагүй шинжүүдийн тоо нь бага байх юм бол аналог буюу ижилсгэлээр гаргаж байгаа оюун дүгнэлт нь үнэн зөв байна гэсэн үг. За дараагийн сэдэв бол нотлохооны тухай байгаа. За бидний өмнө судалсан ойлголт, бодомж, оюун дүгнэлтийг зөвхөн нотолж чадахын тулд бид нэр судалсан байгаа. Тэгэхээр нотлохоо нь үргэлж хууль дээр тулгуурладаг нарийн логик бүтцтэй зүйл юм. За энэ өвчтний яс хугарсан байна. Яагаад гэвэл түүний яс ширжигнэж байна те. За эсвэл маргааш бороо орж магадгүй. Яагаад гэвэл агаарын даралт хэмжигч даралт буурсан байхыг зааж байна. Тэнгэр дүүл бүрхсэн байна гэх мэтчлэн бид нар өдөр тутамдаа нотлохооны хэлбэрийг маш өргөнөөр хэрэглэдэг байна. За нотлохооны төрлүүдийг одоо авч үзье. Нотлохоо нь 3 төрөл хуваагдж байгаа. Эхнийх нь дедукцийн нотлохоо, дараагийнх нь индукцийн нотлохоо, гурав дахь нь нотлохооны алдаа гэсэн 3 төрлүүдэд хуваагдж байгаа. Тэгэхээр дедукцийн нотлохоо гэж юу гэлт юм бол? За дедукцийн нотлохоо нь юу гэхээр нотлохооны үйл явц нь шууд ба шууд бус гэсэн хэлбэрээс хамаардаг. Шууд нотлохоо нь аргументийн үннээс санаагаа гаргадаг бол шууд бус нотлохоо нь өгөөсгөж байгаа боломжийн худлыг нотлохоос санаагаа гаргаж ирдэг байгаа. За нэг жишээ авч үзцгээе. Аллах гарсан байлаа гэж бодоход аллагын хэрэгтнийг хайж байгаа. За энэ хүн аллах үйлдээгүй. За яагаад вэ гэхээр маш хүчтэй хүн аллах үйлдсэн. Харин энэ хүн хангалттай хүчгүй гэж авч үзсэн байна. За энэ жишээ нь бол шууд одоо ингээд ямар нэгэн таамаглал байхгүйгээр шууд дедукцийн нотлохоог хийж байгаа нэг хэлбэр. За одоо шууд бус дедукцийн нотлохоог аваад үзье. Шууд бус дедукцийн нотлохоон дотроо 2 хуваагддаг байгаа. Утгагүй тооцох нотлохоо ба хувилбаруудыг хасах гэсэн 2 төрөл байдаг. За хувилбаруудыг хасах гэсэн нотлохооны төрөл дээр жишээ авч үзье. Жишээ нь хаалгатай байшинд 3 хүн байсан. Нэгнийх нь бичиг баримт алга болж л дээ. За байшинд өөр хинч орж ирээгүй, хинч гараагүй. Хохирогч өөрөөхөө бичиг баримтыг бол өөрөө аваагүй. За хоёр дахь хүн бичиг баримтыг авсан гэдгийг аваагүй гэдгийг бол нотолсон. Тэгэхээр хасах замаар явсаар байгаад 3 дахь хүн хохирогчийн бичиг баримтыг авсан гэсэн үг. За энэ нь бол ингээд хувилбаруудыг хасах замаар одоо нотолсон нотлохооны нэг хэлбэр юм. Тэгэхээр энэ нотлохооны үнийн хэсэг нь бүх хувилбаруудыг бүрэн тооцсон хэсгээс хамаарах юм байна тийм үү? Тийм гэсэн үг. За дараагийн сэдэв бол индукцийн нотлохооны тухай байгаа. Тэгэхээр индукц гэхээр бид нар хэсгийнээс ерөнхийдөө шилжих үйл явц гэж үзээд байгаа шүү дээ. Тэгэхээр индукцийн нотлохоо гэж юу гэлээд байгаа юм лөө? За индукцийн нотлохоо гэдэг нь нотлохооны таамаглалуудыг яг үндэслэхэд ашигладаг. За энэ дээр нэг хэдүүлээ жишээ авч үзье. Далайн төрлөг татлахын шалтгаанаас сарны байрлалаас хамаардаг. За энэний яг үндэслэл нь яг юу юм бэ гэхээр ижил тэмцүү нөхцөлд сарны байрлалд өөрчлөгдөхөд далайн давлгаа төрөлхийн өндөр өөрчлөгддөг. За бид үндсэн залтуудыг үндэслэж, аргумент үндэслэлээр тодорхой баримтуудыг ашиглах үед нотлохооны энэ арга нь тохиромжтой байдаг. За хүмүүсийн хувийн туршлагаас баримт авбал нотлохоо илүү ихтгэл үнэмшилтэй болт юм байна.
Одоо индукцийн нотлохыг хүмүүс нөгөө батлагтай айгүй хольж утгадаг юм байна л да. Батлах гэдэг тодорхойлолт нь тод харагдах тодорхой жишээн дээр батлагдсан нөхцөлийн үйлчлэлийг харуулдаг үйлдэлийг хэлдэг юм байна. За тэгэхээр бид нотлохоо гэж юу болох, за түүний бүтэц төрөл болон ямар нөхцлүүдийг хэрэглүүл илүү тохиромжтой болохыг судлаа тий. Тэгэхээр нөгөө товч дүгнээд гэлгүй аюука. За хэрвээ бидэнтэй ярилцагч ерөнхий нөхцөлтэй санал нэмж байвал тэцүүцээр хийсэн шууд нотлохоо хэрэглэх нь илүү тохиромжтой байдаг. Харин эсрэг тал маань шүүмжлэл бодолтой байгавал нотлохоог утгагүй хувиргадаг. За харин бид үндслэлээ илүү сайн харуулахын тулд ашиглаж болох хэн нэгний туршлагаас бидэнд байгаа бол бид индукцийн нотлохыг ашиглах нь илүү үр дүнтэй тохиромжтой байдаг юм байна. За нотлохооны төрлүүддэх дараагийн сэдв нотлохооны алдааны талаар авч үзье. За нотлохоон санаатай ба санаандгүй алдаанууд гардаг юм байна. Хэрвээ нотлохоог логикийн бүх дүрмээр нь хийж чадвал түүнийг үнэн зөв чанартай нотлохоо гэж нэрлэдэг юм байна л да. Тэгэхээр энд дүрм гэдэг нэг зүйл гарч ирэх нь тий. Нотлохоо нь ямар дүрмд нийцэж явах хэрэгтэй юм болоо. За нотлохооны ерөнхийдөө 3 дүрм байгаа. Эхнийх нь тезисийн дүрм гэж байна. Дараагийнх нь үндслийн дүрм. За гурав дахь нь харуулах дүрм гэж байгаа. За эдгээр 3 дүрмийг одоо яг дүрмийн дагуу ашигласнаар бид нар чанартай алдаагүй нотлохоо хийх боломжтой гэсэн үг. Дараагийн сэдв хамгаалах ба няцаах. За бид хоёроос сэдвтэйгээ холбогдлолтой асуулт асууя. Бидэнд хамгаалж няцаах чадвар ямар хэрэгтэй вэ? Бидний амьдралд хэр их тохиолддог гэж бодож байна вэ? Хамгаалалт няцаалт нь болохоор бидэрт ямар хэрэгтэй вэ гэхээр одоо эхлээд хамгаалалт няцаалт гэдэг өөрийнхөө ойлголтыг өгсөн дээр баг. Хамгаалалт няцаалт хоёр нь бол одоо миний ойлгож байгаагаар байнга холбоотой байдаг одоо нэг практик дээр ч юм амьдрал дээр яг нэг нь байж байхад нөгөөх нь заавал байх ёстой зүйл гэж бодож байна. Одоо няцаалт гэдэг зүйл бол бидний амьдрал дээр бол түгээмэл тохиолдож байгаа янз бүрийн хэлбэрээр одоо жишээлбэл их сургууль гэх юм бол тайлын хэлтгэлж байд юм уу, дипломж байд юм уу. За ажил дээр гарлаа одоо тайлагнах тийм ямар нэгэн байдлаар хуралд орох зөвлөгөөнд орох үеэр илэрдэг зүйлээ няцаалт болоо. Няцаалт бол янз бүрээр илэрч болно. Жишээлбэл чиний хийсэн зүйлийг ярих байгаа зүйлийг ортоос үгүйсгэх эсвэл өөрийн үс бодолтой тулгуурлаад ямар нэгэн байдлаар буруу гэдэг санааг өөр чинь одоо тулгах, ойлгуулах замаар янз бүрийн байдлаар илэрдэг зүйл. За эргээгээ нөгөө талд нь болохоор хамгаалалт гэдэг зүйл байгаа. Хамгаалалт нь болохоор чи өөрийнхөө ярьсан зүйлийг зөв эсвэл хийсэн юмаа утга 100% ч юм уу те яг ийм логикийн хувьд одоо зөв гэдгийг одоо нотлох шаардлагатай болж байгаа. Тэр зүйл нь болохоор одоо хамгаалалт гэдэг зүйлээр бол илэрч байгаа. Тийм болохоор би энэ хоёрыг бол одоо заавал байж ах хэвээр хувь хүнд эсвэл ур чадвар ч юм уу ямархуу нэгэн байдлаар шаардлагатай зүйл гэж бодож байна. Миний бодлоор ер нь бол бидний өдөр тутмын амьдралд хамгаалах няцаах тохиолдол олон тохиолддог. Жижигэн жишээгээр авч үзэх юм бол доохын халдвартай хүнийг нийгмээс тусгаарлах нь зөв үү буруу юу? За миний бодол бол зөв гэж үзэж байна. 100% зөв гэж. Яагаад тэгэхээр дох гэдэг нь болохоор нэгдүгээр бэлгийн замын халдвар төвчний хамгийн эрсдэлтэй хүний амьд учирдаг эдгэршгүй өвчин гэж явдаг. За хоёрдугаарт энэ зүйл маань болохоор хувь хүний боловсрал, бэлгийн боловсролж байт юм уу те. Ухамсартай шууд холбоотой асуудал. Яагаад гэхээр хүн мэдээж амьдралдаа хавтагчтай байна. Бэлгийн боловсрал гэдэг зүйлийн дээр яригдах бах. Одоо юу гэдэг таарсан дагаа болгон тэгээд харилцаанд ороо явах чинь нэгдүгээрт хүний хувьд бол ямар ч юм ухамсаргүй зүйлийг харуулж байгаа. Дараагийн ярих зүйл болохоор өлгөр дүүрэл гэж юм байна. Одоо ингээд тэгэл өвчин авсан мэдсэн ч юм уу мдээгүй ч юм уу цаашаа ингээд гарах үр дагаврыг мэдэхгүй ингээд өөр хүмүүстэй харилцаа үүсгэх явж байгаа. Эрсдэлтэй. Тийм учраас ийм хүмүүсийг нийгмээс тусгаарлаад мэдчих хэвээр бэлгийн боловсрол гэдэг юм уу те. Эрүүл мэндийн талаас ямар зүйлсийг мэдчих хэвээр гэдгийг сайн ойлгуулж тусад нийгмээс тусад нь байлгасан зөв гэж үзэж байна миний хувьд.
За миний бодлоор бол доох гэдэг өвчин нь зөвхөн бэлгийн замаас гадна бас нэг ихээс хүүхэд нь доохтой төрөх тохиолдол бас гардаг. Мөн доохтой цусан бүтээгдэхүүнээс халдварлан тусах замууд байдаг. За ихээс доохтой төрсөн жишээн дээр ярьж үзье л та. Тэр хүүхэд өөрийгөө тийм өвчнөд төрнө гэж бодоагүй. Өөрийнхөө буруугаас биш одоо ээжийнхаа буруугаас тэр хүн доохтой төрчлөө гэж бодоход тэр хүнийг нийгмээс тусгаарлах нь бол буруу. Тэр хүн ч гэсэн бусад хүмүүстэй адилхан сурч боловсрох хэрэгтэй, нийгэмд бусадтай хамт хөгжих хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ цааш нь тарахгүй гэдгийг тэг яаж мэдэх юм? Тэр хүнийг ойлгуулах хэрэгтэй л дээ. Тэгээд бас ойлголт авдаг хүн гэж байна, авдаггүй хүн гэж байна. Гэхдээ гол нь хүүхэд шүү дээ. Хүүхэд наснаасаа эхэлнэ. Тэгээд наад хүүхэд төрөх цагаасаа тийм. Наад өвчин яаж халддаг, яадаг гэдэг нь юус юу ч мэддэггүй шүү. Харин тэрийг бол мэдээ зааж өгөх хэрэгтэй ш. Тэр хүүхд тийм өвчнөд төрөхөө өөрөө мэдээгүй. Тэрийг одоо ямар нэгэн байдлаар шинжилгээгээр илрүүлчлээ гэхэд чи ийм өвчнөд, чиний өвчин ийм эрсдлийг үүсгдэг. Хэрвээ чи одоо энэ одоо нэг дагаж мурддаг юу одоо ямар нэгэн өвчин тусахад л одоо нэг дэглэм барина гэдэг штэ. Тэр нэшгээ тухайн өвчнөд ч гэсэн нэг тодорхой хэмжээний дэглэм тогтоож өгөөд энэ дэглэмийг зөрчиж болохгүй гэсэн ойлголтыг өгчөд бол тэр хүн бусдад эрсдэл үүсэхгүйгээр амьдрах боломжтой. Хүүхэд ер нь анх юу сурна яг тэр чигээрэл явдсан штэ. Анхны хүмүүжил гэдэг зүйл чинь амьдрал дээр хамгийн их чухал байдаг. Хүмүүжлтэй айлын хүүхдийн гэж ярьдаг штэ. Тэр нэшгээ анх төрсэн цагаас нь эхлээл өсөж том болоход нь тэр боловсролын багаар ойлголтыг өгөөд яваад байх юм бол тэр хүн ч гэсэн тэр жишгээрээ хүмүүжнэ. Чиний ярьж байгаа хүн яг хүүхдээр яриад л чи одоо ингээд янз бүрийн хүмүүс ууст янз бүрийн хүмүүс байгаа. Тэд нар яах вэ? Тэднийг одоо тэгээд хүүхд чиг ингэж багаас намуучлаа гэсэн зүйл бол байхгүй айл хэдийн боловшоо төлөвшөх нас нь болцсон хүмүүс. Тэд нар дээр чи юу гэж бодож байна? Чи тусгаарлна гэдгээ яг юу гэж ойлгож байна? Нийгмээс ангид гэхэр чин одоо юуны юм? Одоо шууд шорон цагдаа оройдох юм биш шүү дээ. Одоо хүн өдөр болгоо одоо нийгмийн харилцаанд одоо орон явдаг шүү дээ. Найз нөхөд уулзах. Тийм зүйлсийг одоо хязгаарлаж байна гэж би ойлгож байгаа. Яг чиний ярьж байгааг бол би бүр хүний эрхийг маш ноцтойгоор зөрчиж байгаа гэж үзэж байна. Яагаад гэх юм бол за жишээлх юм бол одоо ямар нэгэн хүн гэртээ нэг дүнжид нэг 7 хоног амрахтал тэр хүн эхний 3-4 хоног үнэхээр гоё амралт болж чаддаг. Бусад хүмүүстэй харилцахгүй үнэхээр өөрийгөө амрааж чаддаг. Гэвч тэр хүн 4-5-аас дээш хоног байгаад эхлэхээр бусадтай харилцах, бусдаас мэдээлэл авах мөн хамт байх хэрэгцээнүүд нь дутагдаж эхэлдэг. Чи тэр хүнийг одоо ингээл хорхон нь шүү дээ хүмүүстэй уулзахгүй тий? Хорхож биш л дээ. Ер нь бол хүмүүстэй уулзахгүй. Тусгаарлах гэдэг чинь тийм утгаараа тэ нийгмээс гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол чи зүгээр л тэр хүнийг хороо тэр амьдрах хүслийг нь устгаж जैन. Тэр хүнийг зүгээр чимээгүй ингээл ганцаараа баг ингээл чигээрээ өхөөл гэсэн сэтлэг өгч байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хүн за яг эхлээд би 1 сар бодхол ахалтаа би ийм өвчнөд юм чи ингэж байх нь зөвөө гэж бодоход тухайн хүний ингээд оюун санаанд нь ер нь тэгэл нэг бодлоод орж ирж штэ сөрөг бодлоод би одоо ингээд хинтэй ч харьцаж болохгүй юм чинь ингэж амьдраад яах юм бэ гэж бодоод өөрөө энэ чигээрээ ингээл дуусахаас цааш гээд амиа хордлох ч юм уу тийм муу юм бодож эхлүүл яах вэ? Тэгмэл чи зүгээр л тэр хүнийг алж ийн л гэсэн үг шүү дээ. Наатан дээр ч болохоор наад ч нь бол одоо ингээд өвчин тусаад тий дараа нь гарч байгаа үр дагавар өвчин тусаас өмнө хүн жижигхэн одоо нэг юм ойлголттой байх хэрэгтэй шүү дээ ялвэ зүйл дээр. Одоо би энэ хүнтэй ингээд харилцлаа эсвэл одоо юу ингээд одоо нөгөө халдвар авах юм замууд байна шүү дээ. Тэдний талаар ямар нэгэн ойлголтгүйгээс болоод эсвэл мэдж байгаа хэрнээ тухайн нөхцөл байдалд одоо өөрийгөө удирдах чадваргүйгээс ч гэдэг юм уу гарах үр дагавраа сайн тунгааж үзэх болмоос хүн янз бүрийн алхам хийдэг. Нэг удаа өөрийнхөө эрсдлээс хамгаалах. Тэг гол нь тэр зүйлийг мэдчихсэн хэрнээ ингээд өвчин туссан бол яах вэ? Тэр хүнийг ухамсартай гэж ойлгох уу? Бусдыг боддог гэх үү? Яг нийгмийнхээ өмнө хүлээс хариуцлага боддог гэсэн үү? Тэр талаас бас эргэлзээтэй. Би тийм учраас энийг бол ингэж чиний бол хариултыг бол буруу шааж байгаа байхгүй юу? Чи тэр эрсдлийг мэдчихсэн хэрнээ тийм болох зам руу өөрөө орлоо гэж ярьлаа шүү дээ сая. Хинч энэ хүн доохтой хүн шүү гэж мэдсэн бол хизээч тэр хүнтэй ойртохгүй шүү дээ ер нь бол.
Тэр мэдэх нь хамаагүй. Мэдчихэж тийм өвчин тусна гэж байхгүй шүү дээ. Энэ хүн доохтой, би энэ хүнтэй ойртож болохгүй гэдэг ойлголтыг хүн мэдчихэл байгаа шүү. За тийм ээ тийм ээ. За тэгвэл урнаг юм уу? За миний бодлоор бол хоёр ярьж байгаа чи хоёул ингэж зөв. Гэхдээ мэдээж тэр хүнийг бүр ингээд гэртэн тусгаарлаад байлгаж болохгүй. Бас нэг ямар нэгэн нийгмийн тийм идэвхтэй үйл ажиллагаанд явуулдаг ч юм уу. Тэр хүн яг өөрөө яг юу хийж чинь тэрийн зөв талаас нь хийлгэнэ. Гэтэ бас ер нь тодорхой хэмжээгээр нийгмээс тусгаарлах хэрэгтэй гэж би бол бодож байна. Хоёрын бол хоёулын гэж бодлоо яг зөв. Тэгээ тэр хүнийг арай өөрөөр байлгах хэрэгтэй. Яг өөрөөр гэдэг нь юу гэсэн үг вэ? Одоо тэгээд яг жирийн хүн шиг биш, байнга ингээ орж гардаг биш те. Тодорхой хэмжээгээр тусгаарлана. Тэгээд өөр нэг сургалтанд ч юм уу те суулгана арай өөр байлгах хэрэгтэй. Гурвалж нь яриага хамгаалалт ба няцаалтаа гэсэн сая жижигэн кейс ирээд үзчихлээ. Ингээд ярьснаа эргээд харж ахаар нэг ийм харагдаж байна л да. За анх бол нэг кейс гэ нэг санаад төвшүүлсэн тий. Тэгээд төвшүүлж хахад за тэрийг бол дэмжиж байгаа би бол яг ингээд өөрхөн талаар дэмжиж байгаа нэг хүн бай. Нэгтлийн одоо аргумент гаргаж байгаа. Нөгөө талаас тэрийг эсэргүүцэж байгаа. За би бол намайг бол эсэргүүцэж ирсэн. Мөрх үз бодлоо яг тэгж илэрхийлсэн. Харин урнаа болохоор хоёр талтай эсрүүцэж байгаа зүйл байна, дэмжиж байгаа зүйл байна. Тэгээд ингээд олоод ингээд эргээд харахад нэг дүгнж байгаа зүйл маань болохоор хамгаалт бол яг л нэг л төрлийн зүйл. Өөрийнхөө бодлыг зүйтэй гэдэг бол ойлгож байгаа. Няцаалт нь болохоор ингээ харангууд төрлөөр одоо хэд хэдэн төлбөрөөр ирэлж байгаа гэж би харж байна л да. Одоо ингээд гурван өмнөгийн энэ нэг ном байна. Учир шалтгааны ухаан ба амьдрал гэдэг. Энэ ном дээр болохоор энэ логик талаас нь энэ зүйлийг авч үзсэн байна л да. Тэгээ тооёрт би хэлээд байгаа. Энэ дээр болохоор няцаалтыг бол 3 төрлөөр ангилсан байгаа. Эхнийх нь болохоор бол шууд саяны яриан дээрээс үндэслэхэд бол бимба бит хоёр. Нэг нь дэмжижсэн, нөгөөх нь эсэргүүцчихсэн. Бие биенийхээ үс бодлыг няцаалж байсан. Хоёр дахь нь болохоор яадсан бэ гэхээр хиний бимбагийн зарим яриан дээрээс харагдчихсан. Энэ болохоор нэг талаараа бол миний ярьсныг бол эрс няцааж байгаа буруу гэд. Тэнгүүтээ өөр хэлж байгаа санаа нь болохоор нэгтлийг харж ярьж байгаа. Тэр нь болохоор зөвхөн тэр хүнийг тусгаарлах биш те. Одоо нөгөө яг тухайн хүний бодсон талаас нь ярьж байгаа. Тийм зүйл ажиллаа. Урнаа болохоор бит хоёрын аль альнийхэн санааг дэмжиж одоо өөрөөр хэлбэл няцаах 3 дугаар хэлбэр нь одоо гарч ирж байгаа гэсэн үг яг ном дээр үтснээр. Энэ болохоор зөвхөн нэг хэсгийг нь зөвшөөрч одоо тезис санааг няцаах гэсэн байна. Тез гэдэг нь болохоор одоо онлын зүйл одоо онл дээр практик дээр яг юу гэж тодорхойлогдсон байна. Тийм өвчин туссан хүнийг яах ёстой, яаж нийгэмшүүлэх, ямар арга хэмжээг авах юм. Тэр талаас нь бол үзэл санаагаа илэрхийллээ гэж би харж байгаа. Тэгээд түүнээс гадна энэ ном дээр энэ няцаалт хамгаалах няцаалтыг болохоор локийн квадрат гэдэг зүйлээр бас тайлбарсан байлаа. Энэ нь болохоор яг хамгаалах няцаалт гэдэг зүйлийн цаа дээр лог гаргалгааг дүрс маягаар гаргасан дүрслэл гэж бол ойлгож болно. Энэ дээр бол товч тодорхой бичсэн байсан. Би бол хамгаалалт няцаалтаа саяны ярианаас ийм зүйлийг олж харлаа. Тэгэхээр бид бол хамгаалах няцаах гэсэн хоёр зүйлийг нэг нь илүү гэж бол хэлж болохгүй нэ. Энэ хамгаалалт хийх бол няцаалт хийхэд аль алинд нь маш их чадвар болон мэдлэг шаарддаг. Тийм болохоор энэ хоёр чадвар аль аль нь чамд чухал, аль аль нь хэрэгтэй. Чи ямар нэг санаан дээр чи хамгаалагч тал нь байж болох ч гэсэн өөр нэг зүйл дээр няцаах санаатай байж болно. Амьдралын олон асуудал болон олон сэдвүүд бол хэдэж дуусахгүй. Логик талаас нь аваад үзвэл хүн хамгаалалт няцаалт гэдэг зүйлийг бол арай түлхүү ойлгох юм шиг байна. Гэхдээ энэ бол хүнд зүйл логик талаас нь бол бидний яриагаар бол хүн амьдрал дээр практик дээр яаж юм хүний нэгнийхээ ярьсан юмыг няцаадیں۔ Нөгөө талаас яаж хамгаалдیں гэсэн тийм зорилготойгоор энэ яриг хийлээ. За тэгээд та бүхэн бас энэ номыг уншаад ойлгож аваарай гэж хүсэж байна.